түмэн. Бид ариун үндэстэн. Тийм үү? Та нар баяртай байна уу? Би үнэхээр баяртай байгаа эдгээр өдрүүдэд. За би ойлгосон эдгээр өдрүүдэд Бурхан Есүс 12-оо тустаа аваад сургасан шиг эцэг биднийг тусад нь аваад сургасан. Тийм үү? Тийм. За бид хамгийн дээд нэгний ариун үндэстэн гэж тэр биднийг дуудсан. Тэр бидэнд тийм нэр өгсөн. Харин хамгийн дээд нэгний ариун хүмүүс гэдэг мөн чанар нь бидэнд байх ёстой. Тийм биз дээ. Тэр шийдсэн байхгүй хамгийн дээд нэгний ариун хүмүүс гэхдээ биднийг яг тэр мөн чанарт нь байршуулахыг хүсэж байгаа байхгүй юу? Тэгээ дараа нь яасан? Бөөн сургалтууд. Ариун сүнс биднэрт зааварчилгаа өгсөн тий. Ариун сүнс биднийг өдөрдмж өгсөн. Тийм биз дээ. За Христ амьд Бурхны хүү Христ хамгийн дээр газар тэр ариунаас ариун газарт Бурхан эцгийн хаан сентиний баруун гар талын хаан суудлын сентид заларч байгаа. Бидэнд газар дэлхий дээр бидний дотор Христийн ам байгаа. Тийм биз дээ. Тэр ам бэлхэн байдлаар өсөж гараад биднээс гараад сүмийн дөрвөн ханаас нэвтэлж гарах ёстой. Тийм үү? Энэ бол бидний юу лээ? Хувь. Энэ бидний хийх ажил. Бидний дотор байгаа бид дээрээс сүнсээр дахин төрсөн. Бидний дотор байгаа тэр сүнс чадамжтай болох хэрэгтэй. Чадварлаг болох хэрэгтэй. Тэгэхээр бид нар сүнсний ертөнцид сүнслэг хэмжигдэхүүнүүд бидэнд хэрэгтэй. Тийм үү? Тэр хэмжигдэхүүнүүдийг бид нар заалаа штэ. Христ за амьд Бурхан биднийг Тэнгэрлэг газар дах алив сүнслэг бүх ёроолоор ёрөөсөн. Тэр биднийг Христтэй хамт Христ дотор Тэнгэрлэг газар байршуулсан. Тэгэхээр бид нар тэр газар байрладаг. Гэтэ биднэрт Христийн бодол байхгүй болохгүй үсттэй. Христийн оюун санаа биднэрт байхгүй болохгүй үсттэй. Тэгэхээр бид нарт сая энэ талаар заасан байхгүй юу? Христийн бодол гэж юу вэ? Христийн оюун санаа гэж яг юу юм бэ? Яг үүндээ би мэдтгүй юм бэ лээ. Би сая ухаарсан, ариунс надад ойлгуулсан, эцгүүд надад заалаа. Би үүнийг хүлээж аваад, би ухаарч ойлголт илчлэлтийн сүнс улам илүү гүн рүү намайг хөтлж, биднийг хамтд нь гүнээс гүн рүү хөтлөх болтугай. Илүү ойлгохыг хүсдэг. Хараа Христ өөрөө, Есүс өөрөө газар дэлхий дээр алхаж амьдарч байсан тийм үү? Тэр өөрөө Бурханы мөн чанартай байсан байхгүй юу? Бурхан байсан. Мөн чанар нь Бурхан байсан. Түүний байр суурь бас Бурхан байсан байхгүй юу? Бурхантай тэгш байр суурин дээр байх байсан. Гэхдээ тэр өөрөө түүнийг тэгш байр сууриа өөртөө хадгалаагүй байхгүй юу? Тэр өөрийгөө хоосолсон. Өөрт байгаа бүхнээ бусдад өгсөн. Тэр өхөлт хүртэл загалмайн өхөлт хүртэл өөрийгөө дуулууртай байлгасан гэдэг нь Христийн оюухан гэж та нар бодсон уу? Христийн бодол гэж та нар бодож ирсэн үү? Би бодож байгаагүй байхгүй юу? Тэгэхээр Христийн бодол гэж яг юу юм бэ? Илүү бид нэр гүнзгий ариун сүнс хөтлөн дагуулах болтгоо. Ойлголтоос ойлголт руу, мэдлэгээс мэдлэг рүү, Бурхны хүүг таньж мэдэх тэр мэдлэгийн гүн гүнзгий рүү биднийг улам бүр хөтлөн дагуулах болтгоо. Тийм. Тэгэхээр өнөөдөр бид эдгээр өдрүүдэд сүнс ба амиар тээсэн Бурхны өгүүдийг сүнсэндээ хүлээж авсан тийм үү? Авсан шүү дээ. Тэр сүнс одоо бидний дотор тэр хүчээрээ ажиллах ёстой байхгүй. Тэр хүчээрээ ажиллахын тулд бид санал нэгтээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бид бүх зүрхээ нээх ёстой. Бид сүнслэг багтаамжаа өсгөхийн тулд бид шин магтаалуудаар, шин үгээр, шин сүнслэг дуулуудаар түүнийг дуулж магтах ёстой. Сүм хамтдаа үнэхээр баяр хөөрийн дуугаар үнэхээр хүч чадал дотор бид нар түүнийг магтах ёстой. Тийм үстэй. Амен. Тэгэхээр яах нь бидэнд бас нэг бие ойлголт аваалцъя. Бид нийгэмд нөлөөлөх хүмүүс, бид салбар руу нийгэмд нөлөөлөх ёстой тухайд ярьсан шүү дээ. Засаглалын тухай. Тэгээ засаглал маш энгийн гэдгийг би бас ерөөсөй ойлгоогүйсэн байгаа байхгүй. Засаглал маш энгийн. Яагаад гэвэл одоо манай хотын сүм дотор одоо хуваарай эрхэлдэг ажил олгогч нар зөндөө байгаа шүү дээ. Жишээлбэл би өөрөө ажил олгогч. Би нэг хүнийг ажилд аваад би ярьслага авахд
туйлбартай маш үнэн чин сэтгэлээсээ ажиллах хүн энэ нийгэмд шүү дээ. Үнэндээ ховрын бараа гэдэг байхгүй юу? Үнэхээр ховор. Тэгэхээр би юу гэж бодсон бэхээр Бурхны өргөөн дотор түүний сүнс ба амиар сургагдан хэлбэржүүлэгдэж байгаа түүний хөвгүүд яах ёстой вэ гэхээр тэд үнэнд хайртай. Тэр үнэхээр Бурхны мэдлэг болон мэрэгэн ухаан зүвт байдал дотор сургагдсан, сургамжлагдсан нэгэн амиар дүүрсэн нэгэн сүм дотор байгаа хгүй гадна биш. Энэ дотор бэлтгэгдээд бид нар ажил дээр бүгд сургууль бол сургууль, эмнэлэг одоо хаана байдгийг ажлын талбар бүр дээр бидэнд байгаа бүхнээ л зүгээр гаргах байхгүй. Тэгэл тэр яах вэ гэхээр тэр хүч чи өөрөө зүгээр бусдыг татна, зүгээр нөлөөлнө. Зүгээр тэр бол засаглалын зүгээр нэг мөн чанар байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хамгийн бага охин сармисанд аягүй дуртай байхгүй юу. Ингээд дарцсан сармис. Тэгээ бүүлгээ тоолны газар орохоор ингээд аягүй сармис иддэг. Аягүй дуртай. Тэгээ сармис идэхээр сармис эцснийхэн дараа бүр нэвт үнэртдэг байхгүй юу. Шүүн унтчихт нь хүртэл үнэртнэ. Сармис. Би тэгээ тэрнээс илчилт авсан шүү дээ. Биднээс амь үнэртэх хэрэгтэй байхгүй юу? Бурхны хүүгийн амь биднээс үнэн үнэртэх хэрэгтэй байхгүй юу? Биднээс түүний одоо бидний дотор байгаа тэр хүний хүчтэй байдал үнэртэх хэрэгтэй шүү дээ. Биднээс одоо Бурхны тэр хэмжигдэхүүнүүд гарах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бид зүгээр л тэрүүгээрээ л бид нар нийгмийг цэвэрлэнэ. Зүгээр тэрүүгээр л бид нар нөлөөлнө. Тэрүүгээр бидний хамгийн дээд нэг юр бусын амьд Бурхны хөвгүүд юм байна, охтууд юм байна гэдгийг харах байхгүй юу? Маш энгийн. За бүгдээрээ хамтдаа босцгоё. Бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ, сүнс дотор бүх оюун ухаанаараа түүнийг магтцгаая. Амен. Халелуя. Аава, бид хамтдаа таныг магтан, хүндэлж, өргөмжилж, дээдэлж байна. Учир нь та бол үндэстнүүдийн Бурхан эцэг. Та хамгийн алдартай. Аава, та хаадуудыг захирдаг, хаадуудыг та унагадаг, та босгодог, хаадуудыг та сургадаг. Оо, шэра сакетера масандера машетара сотера. Үндэстнүүдийн эцэг би таныг алдаршуулан магтаж байна. Учир нь газар дэлхий таны яруу алдраар дүүрээч. Бүх дэлхий таны алдраар дүүрээ. Газар дэлхийн эзэн. Оо, таныг магтан хүндэлж өргөмжилж байна. Таны хаанчлал эрх мэдэл хүч чадал дотор бууж ирнэ. Халелуя. Таны хаанчлал бууж ирнэ. Царын гац шалтгаан бол бид юм аа. Хамгийн дээд нэгний ариун хүмүүс бид юм. Халелуя. Халелуя. Решетара сатара манде. Оо, решетара сатара. Эра сатара даме. Үндэстнүүдийн дунд хийж байгаа. Ялангуяа Монголд хийж байгаа таны хаанчлалын ажлын төлөө талархаж байна. Таны хаанчлалын бүхий ажил үйлсүүдийг бид өрөө байна. Залбирч байна. Халелуя. Халелуя. Энэ бол таны өргөөгөр. Би таныг бүх зүр сэтгэл аюуханаараа хүндэлж байна. Бидний хүндлэл таны хаан сэнтийг босгох болтугай. Энэ өргөөд би таныг хүндэлж байна. Та бол хаан, та бол эзэн бүх үндэстний эзэн. Таны сүрж авах, таны яруу алдар дэлхийд энэ үндэстэн дүүрэн байх болтугай.
орсон учраас бидэнд ерөөсөө айх юм байхгүй. Бид нар айхгүйгээр үнэхээр энэ үндэстэн таны өмнө авчрах болно. Халелуя. Хайртай өнөглөө бид нар танд бүхий л талархал, бүхий л магтаал өргөж. Үнэхээр та бол гайхалтай бурхан. Таныг таньж мэдэх хүртээ бид нар үнэхээр танд талархдаг. Бидний сүнс улам гүн рүү явах болтугай. Бидний оюун ухаан Христийн оюун ухаан бол шинжлэгдэх болтугай. Агуу барилгач минь ээ. Гайхамшигтай зохион бүтээгч. Тань бүх алдрыг өргөж байна. Хотын сүм таныг хүндэлж байна. Амен. Хотын сүм таны өмнө үнэхээр сүгдэж байна. Та үнэхээр үгүй та яг сүмээ барьж байгааг бид нар харж байна. Та биднийг барьж байгааг харж байна. Та бидний дээр таалан байлгаж баяр хөөрөө цутгаж байгааг харж байна аваа. Та бидний дээр өөрийнхөө халуун хүсэл тэмүүллүүдийг тавьж байгааг бид нар харж байна. Тийм ээ аваа. Үнэхээр тань баярлалаа. Бүхий л алдар, бүхий л сүр жавхлан хийгээд, бүхий л эрх мэдэл, бүхий л он цаг хугацаа, бүхий л хаанчлууд нь бидний хайрт эцэгт орших болтугай. Бид нар Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен. Халелуя. За суцгай. Маешро. Нэг. Yeah? Isaiah. Isaiah. Ном Исая. Chapter 9. 9-р бүлэг. Исая 9. Did you find Isaiah? Осно. Chapter 9, verse 9-р бүлгийн 6. 6-р эшлэл. For to us a child is born, to us a son is given, Учир нь бидний төлөө хүүхэд төрж бидэнд хүү өгөгдөнө. and the government shall be upon his shoulder. Засаглал түүний мөрөн дээр байх болно. And his name shall be called Wonderful Counselor, Түүний нэрийг гайхамшиг зөвлөгч, Mighty God, хүчит бурхан, Everlasting мөнхийн Father, эцэг, Prince of Peace. инхийн жанан гэж дуудана. And of the increase of his government and of peace there will be no end. Түүний хаанчлалд инх амгалан нь одоогоос үрд мөнхөд байх бөгөөд төгсгөл байхгүй. On the throne of David and over his kingdom to establish it and to uphold it Давидын сэнти түүний хаанчлалд шудрагаас үнэн зөвийг үеийн үе тогтооход with justice and with righteousness from this time forth and forevermore. түүний засаглал болон инх амгалан нь одоогоос үрдийн мөнхөд байх болно. The zeal of the Lord of hosts will do this. Түмэн цэргийн эзний зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ. Amen? Амен. Yeah? So Jesus is the Son of God. Тэгэхээр Есүс бол Бурхны хүү. A child was born. Хүү төрсөн байна. A son is given to us. Хүү бидэнд өгөгдсөн байна. As an example, Яг жишээ болгож өгөгдсөн ба. a child was born, a son was given. Хүүхэд төрсөн байна. Тэгээд хүү бидэнд өгөгдсөн байна. It's two different things. Хоёр өөр одоо ялгаа явагдаад байна шүү дээ. A child is born, Тэр хүүхэд төрсөн байгаа. but he's given to us as a son. Зөвхөн төрөө зогсохгүй бидэнд хүүгээ хүү болгож өгсөн To байгаа. show us Бидэнд үзүүлэхийн тулд that юу? God wants us to become sons. Энэ одоо өөрийнх нь хүүгүүд нь хүүшиг нь болохын тулд үзүүлсэн байна. He is the Son of God. Есүс Бурхны хүү мөн And he's the firstborn of many sons. олон хөвгүүдийнх нь ууган нь байгаа юм. You are a son of God. Та нар Бурхны хөвгүүд нэг юм You are a son дуураарай. of God. Тийм биз дээ. Good morning, Sunday morning. Өглөөний мэнд бүтэн сайн болсон байна. Okay. You are a son of God, you are a daughter of God. Та нар Бурхны хөвгүүд бас охтууд нь A юм. child was born, Хүүхэд төрлөө.
He was born like a child, Яг л хүүхэд шиг төрсөн шүү дээ but тэр. then he stepped forward like a son. Тэгээ зогсохгүй тэр урагшаага хүү болж гарч ирсэн So байгаа. we have an example. Тэгэхээр бидэнд бол загвар байгаа. We have a prototype. Биднэрт бүр дагаад дуурайх тэр This жишээ is нь байна. what the Father wants. Эцэг биднээс ийм байхыг хүсэж байгаа юм байна. Amen. Амен. That's why when Jesus came out of the Jordan River, Тийм болохоор Есүс Йордан голоос гарч ирэхэд heaven opened, мөнхийн ус the нээгдээд Spirit came upon him, сүнс түүн дээр бууж ирээд and the Father said, эцэг хэлсэн. "This is my son, Миний хүү шүү энэ бол. in him I am well pleased." Миний бүх таалал түүн дээр байд юм аа. Which means Гэдэг нь we must become like him. бид нар яг тэрэн шиг болох ёстой That's the гэсэн. only way we can please the Father. Эцэгт ингэж л бид таалагдах юм. And that's why God is working on us. Тийм л учраас Бурхан бидэнд дээр Change ажиллах our lives хэрэгтэй into болж the байна. likeness of His Son. Амьдралыг өөрийн хүүгийн дүр төрхийн дагуу өөрчлөхөөр ажиллаж Amen. байна. Амен. So a child was born, a son is Тэгэхээр given to хүүхэд us. бол төрсөн байгаа, харин хүү бидэнд өгөгдсөн The байгаа. government will be upon his shoulder, Засаглал тэр хүүхдийн одоо мөрөн дээр байна. the shoulder of the son. Өөрөөр хэлбэл хүүгийн мөрөн дээр байх. As we become sons, Бид нар хүүгүүд нь болж гарч ирэхэд genuine sons, жинхэнэ хүүгүүд нь болж not гарч just ирэхэд Christians, зүгээр л ийм христчд биш. but shaped and formed Эцгээр хэлбэржүүлэгдээд хэлбэрт орсон. like the firstborn one. Яг тэр ууган нэгний дагуу Then тэгсний God дараа will entrust us with government, with Бурхан influence. бидэнд засаглалаа найдаж өгөх бөгөөд бид нарыг нөлөөлөхөд Amen. хангалттай гэж үзэх нь. Inheritance is for sons and daughters. Учир нь өв залгамж бол охид хөвгүүдэд өгөгддөг шүү дээ. Government will be rested on our shoulders as we become like the son, the Бид firstborn. түүний ууган хүү болох түүний хүүгийн дагуу өөрчлөгдөж эхлэхэд тэр бидэнд тэр засаглалыг өгөх нь байна. Бидний мөрөн дээр засаглал ирэх нь байна. He will be a wonderful counselor Тэр гайхамшигт зөвлөгч болно. when we need insight, Бидэнд одоо дотоод тэр ухаал when we хэрэгтэй need болох нь байна. wisdom, Бидэнд мэдээж мэрэгэн ухаан хэрэгтэй when we болно. need understanding. Ойлголт ямар хэрэгтэй болох нь вэ? He will be there Тэг өгөгдөх нь байна as a бидэнд. Байж. wonderful counselor. Яг тэгвэл тэр өөрөө бидний гайхамшигт зөвлөгч юм аа. He said to the disciples, I will not leave you alone. Өөрөө тэр Есүс юу гэж хэлсэн гэхээр би та нарыг ерөөсөө ганцааран гэж орхихгүй. I will send my Holy Би Spirit ариун сүнсээ илгээх болно. and He will guide you to all truth. Тэгээ ариун сүнс та нарыг бүх үнэнлөө And you удирдах. shall understand the Тэгээ truth. та нар үннийг ойлгоно. So He's a wonderful counselor. Тэгэхээр тэр бидэнд үргэлж зөвлөсөөр байх гайхамшиг He's a зөвлөгч mighty мөн. God, Тэр бол хүчит бурхан мөн. which means all His plans will come to pass. Өөрөөр хэлбэл түүний бүх төлөвлөгөөнүүд нь хэрэгжинэ гэсэн үг. Because He has so much power Учир нь тийм их хүч түүнд байгаа аахгүй that юу? nothing can resist Him. Угаасаа тэр хүчийг хинч юу ч эсэргүүцэж чадахгүй. When Jesus came to Есүс earth, ирэхэд газар дэлхий дээр even if He was a little baby, жижигхэн бяцхан хүү бол төрсөн шүү дээ. nobody could stop God. Хинч бурхныг зогсоож чадаагүй түүнийг. Not Herod, Ямар ч Херод Not зогсоож the чадаагүй. Pharisees. Ямар ч фарисеучуд устгаж Nobody could stop чадаагүй. him. Хинч түүний төрөлтийг зогсоож чадаагүй. God is a mighty God. Тий яагаад гэвэл бидний бурхан хүчит бурхан. Amen. Амен. We must make sure we walk with Him. Түүнтэй алхаж байгаадаа л бид нар санаа тавих ёстой. We must make sure we follow Him. Түүнийг дагаж байгаа эсэгтэй санаа We тавих must make ёстой. sure His hands are working in our lives. Түүний гар бидний амьдрал дээр ажиллаж байгаа эсэхэ санаа тавих ёстой. Because what He creates Яагаад гэвэл түүний бүтээсэн бүхэн нь will become unstoppable. тэр түүний бүтээсэн зүйлсийн улмаас бид нар зогсошгүй болох юм. You and I, we can easily be stopped Бид нар өөрсдөө бол амархан хинч биднийг зогсооч unless штэ. He shapes us. Харин тэр биднийг хэлбэржүүлэх юм бол өөр. Then it will be unstoppable. Хэлбэржүүлсний дараа биднийг юу ч зогсоож чадахгүй. Everlasting Father, Тэр бол мөнхийн эцэг юм а гэж байна. whatever happens to us, Бидэнд юу ч болсон. good times, bad times, Сайн муу ямар ч цагуудад dark times, light харанхууч times, байна уу, гэрэлтэй үеч байна уу, easy times, difficult амьдрал times, хүндч байна уу, хөнгөнч байна уу. always a Father. Тэр бол үргэлж эцэг минь байсаар л байна. Always a Father. Үргэлж эцэг байх болно. Anytime our Ямар ч children want цагт. to call us, they can call us. Өөрөөр хэлбэл бид нар ямар ч үед хүүхдүүдтэй биднийг ааваа ээжээ гэж дууддагчлан. My mobile phone is always on at night. Миний утас шүн дандаа асаалттай байдаг. Not for people. Хүмүүсийн төлөө биш. Don't call me when I sleep. Тэгэхээр та над руу шүн бити утастаарай. Бусдын төлөө биш ээ гэж. But it's for children, for the Харин family. миний хүүхдүүд маань хизээж уцдах юм да They, гэд асаалттай they can байдаг. call us anytime. Хэдэн цагт ч тэд нар уцдах Everlasting боломжтой. Father. Тэгэхээр тийм л мөнх эцэг байна гэсэн үг.
Always a father. Үргэлж эцэг минь байх болно. Even you are in a mess, Чи бүр өстө үнэхээр бодолж гоцорсон байсан. you come to him, he's a father. Чи түүн рүү очиход эцэг чинь хүлээгээл аавна. Prince of Peace. Инхийн жонон гэж. Always peace. Үргэлж амар тайван байх нь. Oh God. Бурхан минь нэ гэж чичрэхэд. God is at peace. Бурхан бол тайван, Talk амар to me. тайван дотор. Зүгээр яар. Yahweh. Ихтэй гэл тэгэнгүүт. Just talk to me. Зүгээр ярээ. And then his peace comes over us. Тэгэнгүүт яах нь вэ? Тэр их амар тайван бидний ингээл даваал орж ирэх нь шүү дээ. And then, Тэгэнгүүт бидний нөгөө бүх салгалж чирж исэн юм чинь ингээл унтрах нь. okay, let's talk. За одоо яри We да. can come tensed and nervous, Түүн л ингээл бүр жичрээл бүр нервтэй л очиход. but he's the God of peace. Харин тэр бол амар тайвны бурхан байж их юм. And then we calm down, Тэгэнгүүт бид нар тайвширна. then we can talk. Тэгэл ярилцсан ш. He can talk, Тэр we can ярина, бид нар ярина. talk. Amen. Болж гэнэ үү те? Everybody can talk. Хинч ярих боломжтой. Verse 7. За 7 дугаар ишлэгийг харъя. Of the increase of his government there will be no end. Энд тэр яг тэгж орчуулдаг байна л да. Түүний засаглалд одоо төгсгөл үгүй гэж. It's not the same in Mongolian. Yeah, No. it's totally The different. same problem in Danish. Тэгээ манай Дани хэл дээрх Библич гэсэн юм асуудалтай гэж. It's not his government will have no end. Түүний засаглал нь ямар ч төгсгөлгүй байх нь. It is that, but it's not only that. Гэхдээ зөвхөн ингээд зогсохгүйгээр His government will have no end. түүний засаглал нь бүр ямар ч хязгааргүй явагдах нь He шүү is дээ. the eternal king. Учир Amen. нь тэр бол өөрөө ямар ч He хязгааргүй is мөнхийн the хаан юм. eternal God. Мөнхийн бурхан юм. But here this verse says more than that. Гэхдээ энэ ишлэл түүнээс ч илүү зүйлийг бидэнд It says хэлж to байна. the increase of his government there will be Түүний no end. ингэж байгаа юм. Түүний засаглал нь төгсгөлгүйгээ зогсохгүй түүний засаглалын үржилт тэлэлт нь хязгааргүй гэж хэлж байгаа юм байна. So it's not only the government will have no end. Тэгэхээр зөвхөн засаглал нь төгсгөлгүйгээ зогсоогүй. We know that. Бид нар энийг мэдэн штэ Amen. We угаасаа know түүний that. засаглал Nobody can stop төгсөхгүй. him. Угаасаа тэрийг хинч The зогсоохгүй. devil, бурхныг. the power of the devil is Диаволч байна уу? destroyed. Диаволын хүч чадал аль хэзээний His устгагдсан. government, no end. Түүний засаглал төгсгөл үгүй. But the Bible says the increase of his government will have no end. Харин Библи бидэнд юу гэж хэлж байгаа нөхөр түүний засаглалын тэлэлт өсөлт үржилтэнд нь ямар ч төгсгөл Which байхгүй. means it will continue to increase. Өөрөөр хэлбэл бид нар тасралтгүйгээр томроод өсөөл одоо томроод байх нь байна. How will that happen? Яаж ийм юм болох вэ гэхээр Through us. биднээр дамжих нь байна. Биднээр дамжиж энэ ажил явагдах нь байна. Because his government is already a reality. Яа тэгэл түүний засаглал бол угаасаа л бидэнтэй бидэнгүү бодит. But as his government is established in my life, Харин түүний засаглал миний амьдралд бат тогтоогдоход Pastor Suda's life, Сувдагийн амьдралд баттай тогтоогдоход Оги's life. Огигийн амьдрал тогтоогдож Хуйгаас ирэхэд life. Хуйгагийн амьдрал дээр Then бат the байгуулагдахад government increases. одоо яах нь нөгөө засаглал чинь ингээд тэлж эхэлж штэ хүрээгээ. his government in heaven cannot increase. It fills heaven. Угаасаа мөнхийн улс дахь түүний засаглал чинь ингээл дүүрэн байхгүй. Угаасаа мөнхийн улсаа дүүргэцсэн юм. But on earth, Харин газар дэлхий it дээр will increase. заавал тэлэх ёстой. In my life, it Шаардлагатай. has to Миний increase. амьдрал дээр тэлэх ёстой. In Mono's life, Мөөнөгийн амьдрал дээр заавал тэлэх In Туя's ёстой. life, Туяагийн амьдрал дээр will тэлэх ёстой. increase. Ингээл эзлээл тэлээл the явах more нь space шүү. we give him, Тэгээ бид нар түүнд хичнээн их орон зай гаргаж the өгнө. more change we are in his likeness, Түүний дүр төрхийн дагуу хичнээн их бид нар өөрчлөгдөн. government will increase. Тэр чинээгээр л засаглал тэлэх нь байна. Everywhere we go, Хаа явсан газарт we маань bring his joy, his түүний righteousness, баяр his хөөр зөвхт peace. байдал амар амгаланг бид нар аваачихна шүү дээ. It's like garlic. Тэгэхээр энэ яг гарлик байна. Garlic. Гарлик. Garlic. Сармис шиг за нөгөө би сармистай нэг л учиртай болоод байна шүү. Сармис шиг. You don't have to speak a lot. It's there already. Тий. Та нэг их юм ярих шаардлагагүй. Тэр чинь аль хэзээний тэнд байгаад байгаа It юм. goes with you everywhere you go. Өөрөөр хэлбэл тантай хамт явна гэсэн. Та хаана л очин тэнд байж To байна. the increase of garlic, there will be no end. Сармисыг одоо тэлэхэд ерөөсө төгсгөлгүй байна гэсэнтэй. Amen. So this is God's plan. Тэгэхээр энэ бурхны төлөвлөгөө юм. Is that good? Зүгээр үсттэй те He's сайхан awesome. штэ. Үнэхээр гайхалтай. He's the most high. Яа тэгвэл тэр хамгийн дээд нэгэн His government is already established in heaven. мөнхийн улс түүний засаглал аль хэзээний тогтоогдсон. But we cry out, Харин бидний зүрхний хашгираа Let бол your kingdom come. Оо таны хаанч ирэх бол. let your will be done Таны хүсэл тэнгэрчгээ On earth. газар дэлхий дээр as it is in биелэх heaven. болтугай гэж. Amen. Амен. Okay, this was just
a couple of thoughts. За энэ бол надад төрсэн бодлууд байлаа. We have been speaking about the day of the saints. За бид нар ариун хүмүүсийн өдрүүдийн тухай ярьж байгаа. Connection. Working. Maybe not. Okay, anyway. Whatever happens. За яадаг ч байсан холбогдсон ч холбогдоогүй ч үзэндээ. Today we talked about the day of the saints. За бид нар ариун хүмүүсийн өдрүүдийн тухай ярьсан байгаа. Харин өнөөдөр we are in the day of the saints, but God wants to raise the saints. бид нар ч ариун хүмүүсийн өдрүүдэд амьдарч байгаа. Гэхдээ Бурхан биднийг ариун хүмүүс болгож гарч ирэх ёстой. And we will become more and more conscious that we are called to a great calling. Бид нар агуу дуудлагаар дуудагчаа гэдгийг улам гүн ухамсарлах ёстой. To represent heaven. Мөнхийн улсыг төлөөлөх юм байна. To carry his government of peace. Түүний амар тайвны засаглалыг тээх юм And байна. righteousness. Зөвхт байдлын тээх So юм байна. everywhere we go, Явсан righteousness газар comes with бүхэнд байна. us. Биднээс тэр зөвхт байдал ялгарах ёстой юм байна. Joy comes with us. Баяр биднээс гарч ирэх ёстой Peace байна. comes with Амар us. тайван биднээс гарч ирэх юм байна. Amen. So this is the day for the saints. Тэгэхээр энэ бол ариун хүмүүсийн өдөр God байна. raises his saints. Бурхан өөрийн ариун хүмүүсийг босгож гарч ирж байна. Okay? Гаргаж ирж байна. Энэ яагаад албагдах вэ? All right? За. So the saints of the Most High still not working. Okay, no problem. За яах The вэ? saints of the Most За High. хамгийн дээд нэгний ариун хүмүүс. This morning, Өнөө өглөө I want to talk about the plan of the Most High. хамгийн дээд нэгний төлөвлөгөөний тухай ярихыг хүсэж байна. The plan of the Most High. Хамгийн дээд нэгний төлөвлөгөө. So it's not only about us as saints, Тэгэхээр энэ зөвхөн ариун хүмүүс болох бидний тухай биш. so we can enjoy the messages. Тэгснэ бид нар ариун юм байна, ариун хүмүүс юм байна гэж баярлахтаа ч болно биш. Oh, I'm a son of God. I'm Би a бол daughter of God. Бурхны хүү юм байна, би Бурхны I'm охин a юм saint байна. of the Most High. Хамгийн дээд нэгний ариун хүү юм байна штэ би гэж But God баярлахаас has a plan илүү for the давуу. saints. Харин тэр ариун хүмүүстэй Бурхан төлөвлөгөөтэй юм байна. We are not just saints to be saints. Та нар зүгээр ариун хүмүүс байхын тулд ариун хүмүүс God болоод has a purpose байжээ. for our lives. Учир нь Бурханы төлөвлөгөө зориг гэж бидний амьдрал God has a байна. purpose for the saints. He has a Өөрөөр plan for the хэлбэл saints. Бурхан өөрийнхөө ариун хүмүүс зориулсан зориг гэж God тавьсан has a байна. purpose for your life. Таны амьдралд зориг байна. Esther realized Эстер нэг зүйлийг ойлгосон. that she was not only blessed for her own sake. Тэр зөвхөн өөрийнхөө төлөө өрөөгдсөн нэгэн биш юм байна гэдгийг ойлгосон ба. God blessed her. Бурхан түүнийг өрөөсөн, God called her. God blessed her. түүнийг дуудсан тэгээд өрөөсөн, God positioned her. түүнийг байршуулсан байгаа Эстерийг. God gave her a name. She was a queen. Нэр өгсөн тэр хатан хаан байсан. God gave her wealth. She was rich. Мэдээж хэрэг тэр эд баялагтай тасархаа баян болжээ. God gave her servants. Gave her. Servants. Аха Help. түүнд мэдээж олон шивгчдийг өгсөн God gave байгаа. her helpers. Туслагчдыг өгсөн God байгаа. blessed her in so many ways. Түүнийг түмэн замаар өрөөсөн байна. God gave her his government, Мэдээж засаглалыг өгсөн. and she enjoyed all that. Тэгэхээр мэдээж энэ бүхнийг аваад тэр эмэгтэй баярлсан л But бай then- таараа. Гэхдээ дараа нь Her father wrote to her аав нь захиа бичсэн. a small WhatsApp message, Жижигхэн юу болов гэдэг одоо тийм мессеж явуулсан an байна. SMS. SMS Esther, remember, Эстер нэг юм сана. you are here for a purpose. Чи зоригтой наана оршин байгаа You шүү. have positioned for a time like this. Чи яг энэ цагийн төлөө хатан хаан болсон Because of шүү. your life, a whole nation can be saved. Чиний амьдралын улмаас бүх үндэстэн аврагдах гад байна. Amen. Бүтэн үндэстэн. Because you are in a place of government. Чи одоо засагладаг байр суурин дээр гарч. Your life can rescue many lives. Тэгэхээр чиний амьдрал олон амьуудыг аврах боломжтой болж. So suddenly, because of her father, Тэгэхээр түүний эцэг нь гинэт. so we need fathers. Ингэж битсэн байгаа. Эцэг хэрэгтэй байгааз бид нарт. I say we need fathers and Хэрэгтэй mothers. эцтэй эцэг их. That's why families have fathers and mothers. Тийм л учраас гэр бүл чинь аав ээжтэй байд юм. We are not orphans. Бид нар чинь өнчин биш. Fathers and mothers to keep us on track. Аав ээжүүд манд биднийг замаасаа гаргахгүй байхын And тулд we tell бай. our children, Тэгээ бид нар хүүхдүүдэд хэлдэг you are not шүү. only here to enjoy the family. Тэгээ бид нар зөвхөн гэр бүлээ хараад даган баясахын тулд байгаа юм A биш. nice bed, Өө сайхан ор a байна. nice room, Сайхан ч өрөө юм да. nice toys. Өө тоглоомнууд нь ямар One day сайхан. you will go to school Харин нэг өдөр чи сургуульд явна. because Яагаад гэвэл God has a purpose for you. Бурхан чамд Amen. зориг төлөвлөгөө That's why we тавьсан. have spiritual fathers. Тийм
учраас бидэнд сүнсний to эцгүүд challenge байдаг us юм. from time to time, Биднийг заримдаа өдөж ингэж to сорихын stretch тулд us a little bit from time биднийг to time, заримдаа ингэж сунамтгай болгож сунгахын not to тулд control us, биднийг хянаж захирахын тулд but биш to штэ. lift us up. Харин биднээсийг ингэж босгож So, дээш нь барихын so тулд we realize тэгээ бид нар ойлгодог. I'm not here just for myself. Би өөрийнхөө төлөө энд байгаа юм We биш. are not just a good church for ourselves. Бид нар өөрсдийнхөө төлөө сайн сүмтэй God байгаа has a юм биш. purpose. Учир нь Бурхан тэр сүмд төлөвлөгөө We are байна, here зорилготой for a байна. time like this. Бид нар яг энэ цагийн төлөө л энэ газар байгаа юм. Amen. Амен. We are saints for a time like this. Бид нар яг энэ газрын төлөө төрсөн ариун хүмүүс. We are the saints of the Most High. Бид нар хамгийн дээд нэгний ариун хүмүүс. But the Most High have a plan for the saints. Тэгвэл тэр хамгийн дээд нэг нь тэр ариун хүмүүсийнхаа төлөө So зорилго this тавьжээ. morning, Тэгэхээр өнөө өглөө I want to talk about the plan of the Most High. тэгэхээр хамгийн дээд нэгний тэр төлөвлөгөөг би хэлмээр байна. Ephesians chapter 2, Эфес 2 verse 10. 10 дугаар ишлэл. I read it. Maybe verse 8 already. За тэгвэл юу яа? Verse 8, 9, and 10. 10-ыг харъя. Okay? You find Awesome, it? Mr. Ephesians Эфес 2-ийн 8, 9, 10. chapter 2, verse 8, 9, and 10. For by grace you have been saved through faith. Учир нь нэгүсээр та нар итгэлээрээ аврагдсан юм. So are we saved? За Yeah. бид нар аврагдсан уу? Is our Аврагдсан. spirit alive? Бидний сүнс амьд уу? Yes. Амьд тий. It's alive. Амьд штэ. Christ lives in us. Христ бидний дотор амьдарч байгаа. This is by faith. Энийг итгэлээрээ хийсэн. This is Итгэлээрээ not- энэ ийм байгаа. This is not your own doing. Энэ нь та нарын улмаас биш юм аа. It is the gift of God. Энэ бол Бурхны бэлэг. It's a gift. Бурхны бэлэг. We didn't have to work Бид for нар it. үүний төлөө ажиллах We didn't have to хэрэггүй. pray for it. Үүний төлөө залбирах We didn't хэрэггүй. have to worship for it. Бид нар үүний төлөө магтаж We хүндлэж didn't have to go to хэрэггүй church байсан. for it. Үүний төлөө сүм рүү явах We хэрэггүй didn't have to read the байсан. Bible for it. Бид нар үүний төлөө Библи унших We шаардлагагүй had to байсан. receive it. Бид нар зүгээр авралаа хүлээж авсан бидтэй. We had to receive it. Хүлээгээд авахд болох байсан шүү God дээ. gave it Болсон. to us. Бурхан бидэнд зүгээр A өгсөн. new life. Шин амийг өгсөн. Amen. A Тэ? new life. A new Шин righteousness. амийг, шин зөвхт байдлыг, A new joy. New шин peace. баяр хөөр хийгээд амар тайвныг A new өгсөн. family. Тэгээ шин гэр бүлийг өгсөн church. үстэй. Сүм. Amen. It's a Amen. gift. Энэ тэгэхээр бэлэг байлаа. Not a result of works. Үйлсээр биш ажигч. So that no one may boast. Тиймээс хин ч өөрөөрөө сайрхахгүй тулд юм. Verse 10. 10. For we are his workmanship, Учир нь бид сайн үйлсийн төлөө created in Christ Jesus. Христ Есүсийн дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Amen. So number one, there is something we receive. За тэгэхээр нэгдүгээр бид нар нэг юм хүлээж We авчээ. receive life. Амийг хүлээж авч. We receive a new spirit. Шин сүнсийг хүлээж авч. We receive the Holy Spirit in Ариун our spirit. сүнсийг өөрийнхөө сүнсэнд хүлээж We авч. receive the speaking in tongues. Бид нар хэлээр ярихыг хүлээж We авч. receive the spirit of understanding. Ойлголтын сүнсийг хүлээж We авч. receive wisdom, knowledge. Мэргэн ухаан, мэдлэгийг хүлээж авсан байна. But then Тэгсний he дараа works on us. тэр бидний дээр ажиллажээ. We receive, Бид нар хүлээж авлаа. then we are his workmanship. Тэгсний дараа бид нар түүний одоо мутрын бүтээл болж эхэлж штэ. Ойлгож байна уу? That's what God spoke to us about last week. Тийм учраас тэр бүтэн өнгөрсөн 7 хоногийн турш бид We receive a new spirit. Бид нар шинэ сүнсийг хүлээж авлаа. And then from our spirit, he works on our mindset. Тэгээ бидний сүнсийг хэлбэржүүлээд бидний оюун ухаан руу ажиллаж байгаа юм. Amen. We become his workmanship. Бид нар түүний одоо тэр ажиллагааных нь We бүтээл нь are болж эхэлж the байна. product of the work of his hands. Түүний мутрын ажлын үр дүн болж гарч ирж байна бид нар. Something we Бүтээл receive. нь болж. Бид нар Something is хүлээж received авлаа and юмсыг. something is created Тэгэхээр тэгсний дараа ямар нэгэн одоо юм бидний дээр бүтээх ажиллагаа явагдаж. and recreated Дахин бүтээж штэ in the бидний. likeness of him. Өөрийнхөө дүр төрхийн дагуу. Amen. Ойлгож So байна, number one, we receive. Тэгэхээр нэгдүгээр санаараа хүлээж авлаа. We don't have to work for that. Үүний төлөө бид нар ажиллах шаардлагагүй. Number байсан. two. Хоёрт нь He works on us тэр бидэн дээр ажиллаж байна. and we have to work with him. Тэгээ бид түүнтэй хамт ажиллах ёстой юм. So number one, no Тэгэхээр work. нэгдүгээрт бол ажил хийхгүй нэ ш Number нэгдүгээр зүйлийг two, авахд. his work and we work with him. Харин хоёрдугаар тэр ажиллаж байна бид түүнтэй хамт ажиллах ёстой. Amen. Number Амен. three, За гуравт нь God has prepared for us work
Бурхан биднүүсийг ажиллахад бэлтгэсэн. We are created for good works, Бүр сайн ажлуудыг хийдэг байхаар which бүтээгдсэн God гэж байгаа. prepared beforehand, so we should walk in them. Бурхан үүнийг бүр аль эртнээс тогтоосон. Бид нар тэрэн дотор нь алхах So ёстой. number 3, we have to work. Тэгэхээр одоо гуравт нь болохоор бид нар ажиллах хэрэгтэй Are you болж байна. getting the picture? Та нар ойлгож байна уу We have to be ерөнхийдөө те? very clear, Бид нар ийм тодорхой байх хэрэгтэй. because confusion will mess up our lives. Учир нь ямарваа төөрөгдөл бидний амьдралыг балсан. Number 1, we receive with no Нэгдүгээр work. нэгдүгээрт нь бид нар ямар ч ажил хийх шаардлагагүйгээр хүлээж авлаа амийг. Just receive. Зүгээр л хүлээгээд So авцсан. nobody may boast. Тэгснээрээ хинч сайрхахгүй. Oh, it's because I did that. Би энийг хийсэн чинь аврагдчихлаа гэх шаардлага. I'm a strong prayer woman. Би өөртөө үнэхээр хүчтэй залбирдаг No, эмэгтэй no, шүү no. It's a гэхгүй. gift. Зүгээр бэлэг болгоод танд авралыг өгсөн амийг No өгсөн. work is involved. Тэгэхээр энэнд бол ямар ч ажиллагаа ороогүй It's танаас. all His work for us. Бүхлээрээ бүтнээрээ түүний бидэнд зориулсан ажил Amen. нээсэн. Ойлгосноо So тий? there is a platform inside of us. Тэгэхээр бидний дотор суурь тавигдлаа. Christ lives in us. Христ дотор мань амьдарч эхэлжээ. Then He works on us. Тэгсний дараа тэр бидний Reshape дээр us. ажиллаж байна. Одоо хэлбэрт оруулж Reform байна. us. Нухаж байна, хэлбэрт Pull down хэлбэржүүлж certain байна. things. Зарим нэг зүйлсийг маань нурааж Build up унгаж other байна. things. Зарим зүйлсийг барьж босгож Adjust байна. certain things. Зарим зүйлсээр бидийг бүр ингэ дэгшиж Correct өгч other байна. things. Зарим нэгийг нь засаж байна юмсыг So we маань. are recreated Өөрөөр хэлбэл дахин бүтээх процесс in the явагдаж байна. likeness of the Son. Юуны төлөө вэ гэхээр түүний хүүгийн дүр төрхтэй болохын The тулд. first thing, nothing to do with us. We Тэгэхээр receive it. эхний зүйл дээр бол миний оролцоо юу ч байхгүй би хүлээж авсан. The second, Хоёр дахь зүйл дээр нь He works, we cooperate. тэр ажиллаж байна бид нар түүнд дуртай We хамтарч say, байна. yes, God, change me. Тийм ээ, өөрчлөөрэй бурхан Yes, минь. God, I will let that die. Тийм ээ, үхэг. Миний энэ юм үхэг. Yes, God, I will just say bye-bye to that. Тийм ээ, Goodbye. бурхан минь би энэ зүйлдээ баяртай гэж дуртай Change me хэлнэ. to your likeness. Та өөрийнхөө л дүр төрхтэй адилхан болгооч. After that, Дараад нь He has prepared work for us, тэр бидэнд зориулаад ажлуудыг бэлтгээд so тавьчихсан we байна. can walk in them Тэгээд бид нар тэр ажлууд дотор нь алхахын тулд юм. in society, Нийгэм дотор, in the workplace. ажлынхаа газар дээр. Amen? Ойлгож байна уу те? So it's a whole picture. Тэгэхээр яг ингэж зураг маань бүтэн болж гарч ирж But байгаа the юм. ultimate purpose Харин туйлын зорилго нь is for us to work with Him. эцсийн бүлэгт бид нар түүнтэй хамтран ажиллахын тулд That's юм. the plan of the Most High. За энэ бол хамгийн дээд нэгний төлөвлөгөө. Amen? Амен. So there are 3 types of work. За тэгэхээр ажлын 3 төрөл байгааг бид нар харж His work штэ. for us, Тэр бидний төлөө ажилласан. His work in us, Тэр бидний дотор ажиллаж and байна. His work through us. Тэр биднээр дамжуулан ажиллаж байна. If we mess that up, За энэ бүхнийг нь бид нар холиос хамарчих юм бол things will not work. юроос юу ч үр дүнд хүрэхгүй. We will do dead works. Бид нар үхмэл үйлсэл хийсээр байх бол We will mess up for Him. бид нар түүний ажиллагааг We баллна. will run here, run there, Тийшээч нэг гүгээл тийшээч нэг савчаас misrepresent Him түүнийг буруу төлөөлж эхэлнэ. because we didn't let Him work on our lives, on our Учир нь бид mindsets. нар өөрийнхөө сэтгэлгээ хийгээд амьдрал дээр түүний ажиллагааг зөвшөөрөхгүй шүү дээ. Everything will be one big mess. Хамаг юм зүгээр л маш том холион бантан болно. Let us be clear. Тэгэхээр зүгээр тодорхой Amen. бай. Let's understand the plan of the Most High. Хамгийн дээд нэгний төлөвлөгөөг ойлгоё. Esther knew what she had to do. Эстер юу хийхээ мэдсэн байгаа. She could not do what God had to do. Бурхан юу хийдгийг тэр хийж чадахгүй шүү дээ. God will not do what she had to do. Харин Эстерийн хийх ёстойг бурхан угаасаа хийхгүй. Amen? Ойлгож байна уу те? But she knew this is Тэр God's work. зүгээр л мэдсэн энэ бол бурханы Then ажил God байна. positioned me. Тэгээд намайг тэр байршуулсан юм байна шүү дээ. God prepared my heart for this Бурхан миний assignment. зүрхийг энэ ажил зориулаад бүр бэлтгэсэн юм байна. God raised me to a certain place. Яг намайг юм тодорхой одоо газарт байрлуулахын тулд Amen. өсгөж Then she торниулсан юм understood, байна. whoa, I Get- have something I have to do. Тэгээд тэр эцэст нь миний хийх ажил энд байгаа юм байна гэж ойлгосон ба. She had to go to the king. Би хаанл очих юм бэ шүү дээ гэж тэр God ойлгосон. did not go to the king for her. Бурхан хаанл очихгүй. Oh God, please go. Бурхан тэрэн лөө очихгүй. Because I don't know if I will live or if I die. Тий нөө Эстер чинь би очихгүй яагаад гэвэл He үхэх said, юм God, үхчих магадгүй гэсэн I шүү will go. She said, дээ.
Тэгээд ямар ч гэсэн Эстер маань за би хаанл очих She гэсэн. said to go, she said to her father, I will go. Бурханд ч хэлсэн, Мордехайд ч хэлсэн. За би ерөөсөө л очие хаана юм. Because now I understand. Яг л би одоо ойлгочлоо. I am here for a time like this. Би угаасаа яг л энэ мөчийн төлөө энэ ордонд байгаа юм байна. God has saved my life. Бурхан миний амьдралыг аварсан. Amen. God has blessed my life. Миний амьдралыг өрөөж God has made me survive. тэр намайг амьд үлдээсэн God байна. has positioned me now. Тэр намайг энэ байр суурин дээр God гаргаж has ирж tuned my heart. тэр миний зүрхийг үнэхээр I хөг аялгаунд will not наруулж live for myself. тийм болохоор зэрэг би өөрийнхөө төлөө I will go to the амьдраагүй king. байна. Би хаана л очно. If I die, I die. Үхэл үхэн л үз. If I live, I live. Амьдрал амьдран л үз. But I will make a difference. Ямар ч байсан л би өөрчлөлтийг авчирна. You prepare work for me. I will walk in it. Та надад ажлыг бэлтжээ. Тэгвэл тэр ажил дотор ч би алхах болно гэсэн Amen. юм. Амен. Yes, this is very important. Маш чухал So шүү. let's talk about God's plan. За, Бурхны төлөвлөгөөг ярилцъя. The plan of the Most High. Хамгийн дээд нэгний төлөвлөгөө. There is something called God's plan. There is something called man's plan. За, тэгэхээр Бурхны төлөвлөгөө гэж байхын сацуу хүний төлөвлөгөө гэж бас байна. Amen. Amen. We have to focus on God's plan. Харин бид нар түүний төлөвлөгөөн дээр анхаарах хэрэгтэй. I've had many plans Надад бол түмэн төлөвлөгөө байлаа. for God. Бурхны төлөө шүү дээ. Одоо янз бүрийн төлөвлөгөө. But I found out that He had a plan for me. Гэтэл би тэрнээс надад зориулсан төлөвлөгөө байгаа юм байна гэж мэдэж Amen. авлаа. God has a plan. Бурхан төлөвлөгөө байдсан байна. When we cry out, let your kingdom come, Бид нар таны хаанчлал ирээч гэж хашгирахад it will come. тэр ирнэ. Хаанчлал нь ирэх нь шүү дээ. But it will come like, what can I say? Тэр хаанчлал нь ирэхдээ It is an already set up plan. түүний хаанчлал ирэх нь аль хэзээний тогтоогдсон төлөвлөгөө. God does not come with ideas. Бурхан зүгээр нэг санаа манаа толгоондоо тэгээд орж ирдгүй юм. Okay, City Church in Ulaanbaatar. I За. have a couple of ideas I want to share with you. Улаанбаатарын хотын сүмийнхээ надад нэрээ одоо хэдэн бодол төрлөө би ярida та нарт I want гэж. to have your impressions. Тийм та нарыг юу гэсэн бэ? Sorry. I want to Та нарт одоо ямар ч listen to байсан him сэтгэл төрүүлэхээр нэг хэдэн бодол байна because гэж. I'm sure about this, but I'm not sure about that. Тэгээ яг энийг бол би болчихно гэж бодоод байгаа юм. Харин энийг бол би болчихно гэж нэг сайн итгэхгүй байна. Гэх мэтчлэн юм Maybe you яриа. can help me. Та нар магадгүй зарим зүйлээр туслах God чинь is биш not үү? like that. Бурхан бол ингэдэггүй. When God comes down, Бурхан бууж ирэхэд He does not say hi. тэр хурж ирэл сайн уу хай гэж хэлэхгүй. He says here. Би ирлээ гэх нь Hear what шүү. I'm saying. За би энийг хэлнэ. Because I have a plan. Яг л надад төлөвлөгөө бий. It's a full package. Тэгэхээр зүгээр бүхэл цогц орж ирдэг It's байна. not to be negotiated with. Нэг бидэнтэй хэлэлцэх гэж ч орж ирж We're байгаа not юм going биш. to sit at a round table Бид нар ингээл дугуй ширээний ард суугаал, and дугуйраа negotiate. тэгэл ингээл хэлэлцээл ярьж This байгаа is юм. not Putin, Obama. Энэ бол Путин, Negotiation. Обама хоёрын яриа биш. It's not God, the church, like Putin, Obama. Тэ одоо Negotiations. Бурхан сүм хоёр, Путин, Обама хоёр шиг суугаа ярих юм биш. When we cry out, let your kingdom Таны come. хаанчлал ирэх болтгоо гэж хашгирахад And we cry out with all our hearts. бүх зүрхээрээ түүн рүү үнийг It's хашгирахад because we have finished with our own plans. бид нар хизээ тэгж хашгирдаг байхэр бидний бүх төлөвлөгөө дуусаад бүр болио гэсэн үг тэгж хашгирдаг байхгүй So юу? many times Маш олон we удаа are double-minded. бид нар чинь юм хоёрдмал We бодолтой say, байлаа let шүү. your kingdom come. Таны хаанчлал ирээч гэж хэлэхдээ But we have our own kingdoms as well. өөрсдийнхөө хаанчлалтай тэнд байгаа л байгаа. We have our own ideas. Өөрсдийнхөө одоо санаануудтай We have байгаа our л. own plans. Өөрсдийнхөө төлөвлөгөөнүүдийг So God, барьцсан please л. come with your plans. Бурхан минь та өөрийнхөө төлөвлөгөөтэй And ирнэ we үү? will bring our plans Тэгээ too. бид ч бас өөрийгөө авцраа. And let's see what we can do Тэгээд together. хамтдаа юу хийхийг No, харъя no. л та. Then His kingdom will Гэхгүй. not come. Тэр үед түүний хаанчлал ирэхгүй юм. We have to come to an end with our own plans. Харин бид нар энэ бүх төлөвлөгөөнөө бүр шалтаа буугаад ирэхэд As long as we don't come to an end, бид нар ингэж шалтаа буухгүй юм бол бидний бүх төлөвлөгөө зогсохгүй юм бол I am not sure He will come. тэр I'm not sure. ирнэ түүний хаанчлал тэр өөрөө ирнэ гэдэгт би итгэлгүй байдаг. I'm not saying He will not come Тэр ирэхгүй гэж би хэлээгүй. because I cannot decide for Him. Яг л би түүний өмнөөс шийдэхгүй шүү If дээ. He wants to come anyway, no problem. Ирэхийг хүсэж байвал та ирэх л дээ. But I have a very strong impression in my heart Гэхдээ миний зүрх сэтгэл дотор нэг тийм хүчтэй that зүйл God байдаг нь юу вэ is гэхээр waiting for a certain moment. Бурхан тэр ямар нэгэн тодорхой мөчлөгийг хүлээж идэг баг. The moment where we say to God, God,
it's okay. No more plans for me. Тий, Please бурхан come with your plan. боли энэ миний бүх төлөвлөгөөг болидхүү зүгээр та ирээч. Яг тэр мөчийг. When Sarah and Abraham could not produce a child anymore, God came and said, hello. Тийштэй Сара Авраам хоёр хүүхэд гаргах одоо бүхий л боломжуудаа тэгсний дараа бурхан төлөө ирсэн штэ. Би ирлээ гэж. They had come to an end. Бүх тэд нар бүр ингэж дуусаж шалтаа бөхстэй байсан. Abraham could have children with many women. Угаасаа Авраам түмэн эмэгтэйчүүдээс хүүхэд төрүүлж болох байсан шүү. For example, Ishmael. Жишээлбэл Ишмаил байж л байгаа юм. But then Ishmael was a problem. Гэхдээ эцсийн бүлэгт Ишмаил асуудал болсон. That was a mixture of man's plan and God's За plan. Ишмаил бол хүн ба бурхны төлөвлөгөөний холц ирлийц юм And аа. Abraham said, oh God, bless Ishmael. Тэгээ Авраам хашгирсан. Бурхан минь Ишмаилыг өрөөгөөч. And God said, yes, I will bless him. Бурхан за тгий би өрөөе. Because I'm a good God. Яг л би сайн бурхан I'm a учраас blesser. би угаасаа өрөөгч. I will bless him. Өрөөе. Асуудал. But- Гэхдээ The legacy will not be with за him. өв залгамжлыг л өгөхгүй. The legacy will follow another one. Өв залгамжил чи өөр нэг дагах And учиртай. the other one will be my gift to you. Харин тэр өөр нэг нь чинь миний чамд өгөх бэлэг байх болно гэж. But I'm too old. Гэхдээ л би амар хөгшин My шүү. wife is too old. Манай эхнэр бүр хөгшин. We have come to an end. Бид нар одоо бүр боллоо шалтаа буулаа. We have not Арга only тасарлаа. come to an end, we have passed the end for many years. Sorry, say again. Not only we have come to an end, Okay. but we have passed the end. За, The за, end за. was 30 years ago. Бид нар яг боллоо бүр арга тасарлаа гэж хэлж байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ бол бүр түмэн жилийн өмнө арга нь тасарсан л байсан And байна. I'm sure God thought, excellent. Тэгээд тэр үед бурхан ёо ямар гайхалтай вэ гэж хэлсэн I биз love ээ. this idea. Яг энэ нь л би дуртай This is a шүү. challenge for me. За одоо тест энэ л яг жинхэнэ намайг одоо Because now you finished, you have Yeah, no way to have a child. ашгүй чим нь арга замгүй боллоо. Ашгүй чим нь арга тасарлаа. I will bring my plan. Одоо л би өөрийнхөө төлөвлөгөөг нэг авцраа That's да. why I have a strong impression Тэгэхээр миний дотор нэг тийм That God хүчтэй is зүйл waiting. байдгийг бурхан until we just drop our plans. бид нар арга тасрахыг тэр Say, хүлээдэг God, гэж. I cannot do that. Би чадахгүй нэ бурхан I минь. just can't. Зүгээр л чадахгүй. I cannot. Чадахгүй. God is waiting for pastors to come to a place where they say, God, I cannot do that. Бурхан хичнээн олон пасторуудыг яг ингэж хэлэх мөчийг хүлээж байна. After 25 years of hard pastoral work, 25 жилийн нүр их пастрын хөдөлмөрийн my дараа wife and I came to a place эхнэр бит хоёр чинь одоо ирлээ шүү where we дээ. said to God, God, we cannot do that. Бурхан тэс чадахгүй нэ. Church is impossible. Сүм өстө үнэхээр боломжгүй юм байна. Good meetings is За possible. яг ба зүгээр сайхан цуглаан хийж бол болж байна. It's not difficult to have a good message. Тийм шүү дээ. Ингээд сайн номлоход бол нэг асуудал. Have a good meeting. Сайн одоо цугларалт хийгээл But to build a church харин сүмийг барина гэдэг бол Impossible. боломжгүй юм байна. is mission impossible. Энэ бол Mission Impossible гэдэг кино шиг л юм 1, байна. 2, 3, and 4. 1 2 3 4 дугаар анги байдаг шиг. So God is waiting for us to come to that place. Тэгэхээр бурхан биднүүсийг нэг ингээсэй л гэж хүсэж байгаа. So we байхгүй юу? cry out. Хүсээгээл. Тэгээ бид нар хашгирна. Let your kingdom come. Таны хаанчлал эрэг одоо би бүр болиё гэж. Then God can hear the cries of our heart. Тэгэхээр бурхан тэр зүрхний бидний хашгирааныг сонсно. Then He says, okay, Тэгэл I will come доол нэг очие and доо. speak to you. Чам руу ярий да. And you will hear my voice. Тэгээ чи миний дуу хоолойг сонсох болно. Amen. Амен. So God has a plan. За бурхан төлөвлөгөө байна. The plan of the Most High. Хамгийн дээд нэгний төлөвлөгөө. So it's God's plan versus man's plan. Тэгэхээр бурханы төлөвлөгөөний эсрэг хүний төлөвлөгөө. Now let me give you some thoughts about God's plan. За Okay? бурханы төлөвлөгөөний талаар би та нарт нэг хідэн бодлыг What өгье. God's plan will produce in our lives. Бурханы төлөвлөгөө бидний амьдралд юуг бий болгодог? 2 Samuel 2 дугаар Самуэль chapter 7. 7 дугаар ишлэл. Okay? 2 дугаар Самуэль 7. 2 Samuel chapter 7. Did you find it in your Олцсон Bible? биз дээ та нар? The books of Moses, then Joshua, Мосегийн ном then Йошуа, Judges, Шүүгчд, then Samuel comes. тэгээд Самуэль гарч ирж байгаа. Chapter 7, 2 Samuel chapter 7 2 verse дугаар 1. Самуэль 7-гийн 1. Now when the king lived in his house, Хаан өөрийн гэрт амьдран and the Lord had given him rest from all his surrounding эзэн enemies, түүнийг эргэн тойрны бүх дайснаас нь хамгаалж the king said to Nathan the prophet,
тайвширлыг өгсөн тэр үед хаан иш үзүүлэгч Натанд хэлсэн. See now, Харахтун I dwell in a house of cedar, би хуш модон гэрт амьдарч but байна. the ark of God dwells in a tent. Харин Бурхны авдар майхан дунд байна. Майхан дотор байна. So David was blessed. Тэгэхээр Давид өрөөгдөжээ. Amen. Тийм биз? He was a blessed man. Үнэхээр өрөөгдсөн штэ. God called him. Бурхан түүнийг дуудсан. You remember the story? 1 Санаж байгаа Samuel үстэй та нар 16. нэгдүгээр Самуэлийн God called him 16-г from the sheep. Бурхан түүнийг хонин дундаас дуудсан God байгаа. anointed him Түүнийг тосолсон байгаа. through Samuel. Самуэлээр дамжуулаад He killed Давидыг Goliath. Галиатыг аллаа. He had a very turbulent life. Амьдрал нь бол үнэндээ л шуургаар дүүрэн байсан. Like Захиргаан our lives. зүйлчээсээ. Яг л бидний амьдрал шиг штэ. Turbulences, Тэ түмэн одоо тийм амар good times, bad times. гамшигтай сайн муу But God өдрүүдтэй. held him Харин Бурхан Давидыг яг барьсан байсан. just like God holds you Яг таныг барьдаг шигэ. through easy times, through difficult times. Амар цагч байна уу, хүнд хэцүү цагч байна уу He ялгаа. keeps you alive. Амьд байлгадаг таныг. Even through the night, Бүр шүн шиг өдрүүдийн дунд ч His гэсэн light shines upon you. таны амьдрал дээр түүний Amen. амь гэрэлтэж байдаг. So our life can be turbulent, Тэгэхээр бидний амьдрал бол ийм одоо давлгаан дундуур явж болно. but God leads us Бурхан биднийг тийм юм дотор ч гэсэн дагуулдаг, шуурган дунд ч With гэсэн удирддаг. with His mighty hand. Өөрийнхөө хүчит мутраараа Even when we go through the valley of shadow of death, бид нар He үхлийн is with us. сүүдрийн хөндийгөр явсан ч тэр бидэнтэй Amen. хамт байдаг. Амен. Гэж you мэж know дугаарай. that? Ойлгож байгаа үстэй. I think everybody could give testimonies this morning about that. Гэх мэтчлэнгээр энэ талаар өчнөө хүнд гэрчлээ өгч чадсан шүү дээ өнөөглөж God has blessed you. Тэгэхээр бурхан таныг өрөөсөн. David was blessed. Давид ч муу өрөөгдсөн He байлаа. lived in his own house. Тэр үнэхээр одоо өөрийнхөө гэрт амьдарч байсан гэж. God gave him the house Бурхан түүнд гэр өгсөн юм. because God gave him kingship. Яагаад гэвэл бурхан тэрнийг хаан болгосон And ш. with the kingship, a house came as well. Хааны албатай хамт гэр ирэх нь ойлгомжтой орон Okay. байр. And God gave him peace with all his surrounding enemies. Түүний эргэн тойрондох дайснуудаас нь түүнийг ангижруулж амар тайвнаа өгсөн маа. Then David had an idea. Гэтэл Давид санаа туржээ. He said to Nathan the prophet, Иш үзүүлэгч Натанд хэлсэн байна. "Oh, I have such a nice house. Хүүе миний гэр ямар сайхан юм бэ? But when I look out of the window, Цонхоор харталчин I see God's house. бурхны өргөө байна тэнд. Just a small tent. Жижигхэн майхан дотор. I'm a man. Би чинь хүн шүү дээ. I have a royal house. Тэгтэл надад хааны өргөө байна. God is God, Гэтэл бурхан бол and бурхан. He has a poor house. Чи тэрний байшин ямар ядуу юм бэ? I have a plan, Надад төлөвлөгөө байна. but that's man's plan." Энэ бол хүний төлөвлөгөө. Nathan said to him, Натан түнд хэллээ. "Go and do all that is in your heart, for the Lord is with you." Явж оюун бодолтой байгаа бүхнээ үйлдэгтэн учир нь эзэн тантай хамт байна. So you can be a prophet Тэгэхээр та иш үзүүлэгч байж and болно. still say something wrong. Тэгсэн ч гэсэн буруу юм хэлж болох нь байна шүү дээ. Одоо эндээс He харвал. didn't say something bad. He said something wrong. Натан муу юм хэлээгүй зүгээр буруу юм хэлж байгаа байхгүй энэ There is a тохиолдолд. difference between good and right. Сайн ба зөвийн хооронд ялгаа бий. I can say to you, do what is in your heart. That's a good thing to say. Тийм би та нарт зүрхэндээ байгаагаа үйлдэгтэн гэж хэлж болно. Энэ бол сайн үгс. But it was not right. Гэхдээ зөв биш. Because what was in his heart was not God's plan, that was man's plan. Учир нь Давидын зүрхэнд байгаа зүйл бол бурхны биш өөрийнх нь төлөвлөгөө байсан юм. Amen. Ойлгож байна уу те? So I'm sure David was happy. Тэгэхээр Давид ингэж хэлэнгүүт нь баярлсан бизээ. I have the support of the prophet. Оо би станаа иш үзүүлэгч намайг дэмжиж байна. We don't need the support of the prophet. We must need the support of Бид God in иш heaven. үзүүлэгчийн дэмжлэг биш хамгийн дээд нэгний дэмжлэг хэрэгтэй. Amen. That's why God has to form our inner man. Тийм л учраас бурхан бидний дотоод хүнийг хэлбэрт оруулах ёстой Transform юм. our mind. Бидний оюун санааг хувьсган Renew our өөрчлөх mind. ёстой юм, шинчлэх So we ёстой can юм. discern the acceptable, the good, and the perfect will of Тэгснээрээ God. бид нар хүлээж авч болох үйц нь юу юм, сайн нь юу юм, зөв нь юу юм, төгс нь юу юм ялгаж чадна. This is what Paul wrote to the Romans. Паул энийг Ромчуудад бичсэн. But that same night, verse 4, За 4-р ишлэл дээр яг тэр the word шөнө of the Lord came to Nathan. эзний үг Натанд ирвэ. Why to Nathan? Яагаад Натанд гэж? Because Nathan said something good, but not something Натан right. зөв зүйлийг хэлээгүй зүгээр сайхан үгсийг л So хэлсэн. God had Сайн to correct үгсийг. him. Тэгэхээр Натаныг засах шаардлага гарч ирж байгаа юм бурхан. Nathan, you're a good man, you're a prophet, Натан чи сайн хүн, сайн жиш but I'm үзүүлэгч. sorry, you said something wrong. Гэхдээ уучлаарай чи буруу ярьлаа.
And God said to him, Тэгээ хэлж ин түнд. say to David, Миний бол Давидд хэл. why will you build me a house? Яах гэж надад байшин барьж өгөх гээд байгаа юм бэ? I have not lived in a house since the day I brought the people of Israel out of Учир Egypt. нь би Египтээс Израилийн хүүгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийн хүртэл өргөөнд заларсан удаагүй. So God said, Тэгэхээр бурхан хэлж байна. I don't want your plan. Чиний төлөвлөгөө надад хэрэггүй. It's a good plan. Сайн төлөвлөгөө байна. A palace is better than a tent. Мэдээж хэрэг хааны ордон майхантай юу But that's a зүүрлэхтэй. human thought. Гэтэ энэ бол хүний л бодол. Because from the tent, Яа тэгвэл майхнаас I could lead a whole nation through the wilderness. би цөлийн дундуур өөрийнхөө ард түмнийг өдөрдөж явсан юм шүү. You have a palace Одоо чи хааны ордонд амьдарч and байна. you struggle just to keep the territory. Чи зүгээр л одоо өөрт өгөгдсөн газар нутгаан авч үлдэх гэж чармааж байна. Just survive Зүгээр л тэндээ амьд үлдэх on a гэж. piece of land. Тэр нэг жижигхэн I газартаа. took the whole nation from one place to the other. Тэгэхэд би харин бүхтэн үндэстэнг нэг нутгаас нөгөө рүү оруулж чадсан юм шүү. From a tent. Майхнаасаа өдөрсөн шүү дээ би тэрийг. You understand Гэж that? хэлж байгаа байхгүй юу? Ойлгож So байна. man's plans are good. Тэгэхээр But God's хүний plans are төлөвлөгөө powerful. бол сайн боловч түүний төлөвлөгөө бол тасархай хүчтэй. God said, I can do more from a tent than you through a palace. Өөрөөр хэлбэл чи хааны ордноос хийхдээ үл харьцуулан тийм агуу ажлуудыг би майхнаас хийж чаднаа л гэсэн байхгүй юу? Amen. Ойлгож байна тий? Can you hear that? Сонсож байна уу та нарын нэг? God's plan is different from man's plan. Тэгэхээр бурхны төлөвлөгөө хүнийхээс тэс өөр юм аа. Paul wrote to the Ephesians, you are God's workmanship for things he has prepared for you. Тэгээ Паул болохоор Эфесчүүд юу гэж хэлсэн бэхээр та нар бол сайн үйлсийн төлөө бурхнаар хэлбэржүүлэгдсэн түүний бүтээл юм а гэсэн So ба. when we Christians in 2015 cry out, let your kingdom come, we must know what we are. 2015 онд амьдарч байгаа Христэд итгэгч нар таны хаанч л ирээч гэж түүн рүү хашгирахтаа юу хэлээд байгаа мэдэх ёстой. Because when the kingdom comes, Учир нь хаанчлал ирэхэд it will bring God's plan in. бурхны төлөвлөгөөг авчирдаг юм. And it's not for negotiation. Энийг хилэлцүүлгэнд оруулахын тулд It биш. is take it or leave it. Зүгээр л энэ төлөвлөгөөг аав эсбөгөөс яв. If you don't join, I will find somebody Тэг else. чи миний төлөвлөгөөг одоо авахгүй юм бол би өөр хүн олсно. When Jesus, the Son of God, came, Бурхны хүү Есүс ирлээ. he brought the kingdom. Хаанчлал He авчирлаа. brought heaven. Мөнхийн улсыг He авчирлаа. was God's plan. Тэр өөрөө төлөвлөгөө байсан He байхгүй didn't come to бурхны. negotiate. Тэр нэг ярилцах гэж ирээгүй юм. He came and said, follow me. Тэр зүгээр ирээл намайг даг гэсэн. I am the plan. Би төлөвлөгөө байна. I am the plan. Take me Би or leave би me. төлөвлөгөө байна. Авбалав. Эсвэл яв. Follow me or Даг. go home. Эсвэл гэрлүүгээ харь. You free. Чи эрх I чөлөөтэй. am the plan of God. Би бол бурхны төлөвлөгөө байна. Understand that? Ойлгож байна уу те? Now, when we want to build a church, Тэгээ бид нар сүм барихыг хүсэхэд God has a plan. бурханд төлөвлөгөө байдаг. Jesus is the head of the church, Есүс бол тэр сүмийн тэргүүн юм а гэж. which means we cannot Гэт create a body for the head. бид нар тэр тэргүүнд зориулаад биеийг одоо бий болох боломжгүй. Тэгнэ When, гэсэн үг биш. when my wife became pregnant, Манай эхнэр жирэмсэн болоход I'm sorry for the picture. It's okay. I hope you can take it. Та нар миний хэлэх зүйлийг та нар This авч бах is not гэж найдаж for байгаа. weak souls. Тэгээ энэ болохоор нэг сул дорой эмзэг хүмүүс зориулсан үгс биш I don't have a шүү. better picture. You might find a better Тэгэхээр one. би нэг жирэмсэн эмэгтэйгийн талаар нэг тийм хамгийн шилдэг зураглалыг та нарт Sorry харуулдаг for the байна. picture. За тэгэхээр зэрэг ийм жишээний төлөө When my уучлаарай. wife gave birth, Жишээлбэл эхнэр маань she төрлөө. didn't give birth to a head, It's only only the head. за манай эхнэрээс зөвхөн толгой гарч ирэхгүй. And then we had to make a body for the Аа head. за одоо ойлгосон. Манай эхнэр зөвхөн толгойг нь төрүүлээд бид нар тэр биеийг нь хийхгүй штэ хүүхдийн. I'm very sorry. It's a bad picture. Уучлаарай. Их тийм жоохон But maybe it сонирхолтой helps you. жишээ. Гэхдээ танд туслах Maybe it байхаа. helps the church. Сүмд туслах үзээ. The head is the head. It's Тэгэхээр Jesus. тэргүүн бол тэргүүн юм аа. We're going to say, oh, Jesus, come. Оо Есүсээ та Let your ирээч. kingdom come. Таны хаанч л And then иргээ. we'll make you a body. Тэгээд таныг ирэхээр чи бид нар сайхан бие хийгээд Jesus заа said, юу гэж хэлж "No." чадахгүй. Есүс үгүй гэж хэлнэ. I come with the whole Юу package. гэсэн үг юм би бүтнээрээ ирдэм байгаа үедээ гин тэр. God, come. I will make you a building.
Бурхан ирэхэд танд байшин барьж өгье гэж. God said, I have already a Тэгэхээр building. Бурхан юу гэж хэлсэн бэхээр гээгүй надад өргөө айл хийсэн It's called heaven. байгаа. Энийг мөнхийн ус гэдгийг би ч I live орон in гэргүй heaven. биш. Би тэнд I амьдардаг. always lived in Би heaven. үргэлж тэнд амьдарсаар байсан. So heaven will come down. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу болж байна гэхээр тэр ирэхэд мөнхийн ус бүхлээрээ ирэх нь шүү дээ. How can I live in a tent? Тэг би яаж майханд амьдрах юм? The planets are my footstool. Угаасаа газар дэлхий чинь миний хөлийн гişгүүр юм. The earth, Газар дэлхий. I can put one toe on it. Би зүгээр яг миний ганц хурал багтах юм да тэр газар And you дэлхий. want to build me a tent? Гэтэл чи надад тэ орон байр барьж өгнө гэж I ярих have юм the да. whole package. Би гэдэг бол бүхлээрээ It's бүтэн called heaven. том мөнхийн улстай юутай Let me bring хээтэйгээ heaven down. би мөнхийн улсыг газар дээр Amen. авчирья. Are you understanding Ойлгож байна this? тий? God's plan, man's plan. Тэгэхээр бурхны төлөвлөгөө ба хүний төлөвлөгөө. David had a very good plan, but God had a better plan. Тэгэхээр Давидын төлөвлөгөө сайн байсан ч бурхных бол үнэхээр шилдэг Even байлаа. in the new covenant, Шин гэрээнд хүртэл God had to tell them, бурхан хүмүүстэй хэлэх хэрэгтэй Take my байсан. Миний төлөвлөгөөг аав гэж. okay, so let's talk. За, Let's go ярилццгаая. to verse 11. 11-р ишлэл. Okay, let me tell you this morning, За, өнөө өглөө би та нарт хэлнэ. or let God tell all of us this morning, Эсвэл одоо бурхан бүгдээрэнд маань ярих болтугай. what the plan of God will bring into our lives. Бурхны төлөвлөгөө бидний амьдрал чухам юуг авчрах юм бэ гэж. Man's plan will bring a lot of confusions and difficulties. Хүний төлөвлөгөө бидэнд маш их төөрөгдөл, самуурал, хүндрэлийг But авчирдаг. God's plan is so much higher. Харин бурхны төлөвлөгөө бол үнэхээр давуу юм аа. Okay, are you ready? Бэлэн үү та нар? Verse 11. За 11-р ишлэл. So God speaks to him. За бурхан одоо ярьж гэн түн рүү. I took you from the pasture, verse 8. Би чамайг бэлчээрээс авсан шүү дээ, хоньны бэлчээрээс гэж. Yeah, I have been with you Чамтай хамтал байсан. wherever you went, verse 9. Хаан ч явсан хамтал байсан 9-р I ишлэл have дээр. cut off all your enemies from before you. Чиний өмнө байсан дайснуудыг чинь би зүгээр дастаж God talks хайсан. with him. Түүн лөө ярьж байгаа маа. Then in verse 11, Тэгээд 11-р ишлэл God дээр speaks about his plan, өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулж байна. the plan of the Most High. Хамгийн дээд нэгний төлөвлөгөө Are you there? ойлгосноо очсноо. And I will give you rest from all your enemies. Би чамд бүх дайснуудаас чинь амраах болно чамайг. 11 дээр. I will give you rest from all your enemies. Би чамайг хамаг дайснуудаас чинь амрааж өгнө. Moreover, the Lord declares to you that the Lord will make you a house. Түүнээс жилүүгээр чамд гэр би болгоно гэдгийг чамд мэдүүлж байна. And when your days are fulfilled and you lie down with your fathers, I will raise up your offspring after you. Чиний өдрүүд дуусаж чиний эцэг өвгдийнхээ хамт нойрсох үед би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгоно. And I will establish his kingdom. Түүний хаанчлалыг би тогтооно. Okay? Ойлгож байна уу те? And he shall build a house for my name. Тэгээд тэр миний төлөө өргөөг барина. And I will establish the throne of his kingdom forever. Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно. So God came to David Тэгэхээр бурхан Давид руу and ирлээ. said to him, Түүнд хэллээ. David, you had a good plan, Давидын төлөвлөгөө чинийх бол дажгүй байна. but just forget your plan. Гэтэ зүгээр төлөвлөгөөгөө март. Listen to my plan. Минийхийг сонс. It's a whole package. Минийх бол ингээ бүхлээрээ The цогцоороо. first thing he said to him, Хамгийн түрүүнд түүний he хэлсэн says, үг I will Давид give you rest. би чамд амралтыг өгнө гэсэн. God's plan will bring rest in our Бурхны lives. төлөвлөгөө бидний амьдралд амралтыг авчирдаг. Always. Дандаа. Man's plan will give us unrest. Хүний төлөвлөгөө бидэнд амралтыг өгдөггүй. We have to fight for our Эсрэгээрээ. plans. Бид нар тэр төлөвлөгөөнийхөө төлөө We have to байлдах defend our хэрэгтэй, plans. хамгаалах хэрэгтэй We have болдог. to argue for our plans. Бид нар өөрсдийнхөө төлөвлөгөөний талаар бүр have to маргалдан мэтгэлцэх stand up for our хэрэгтэй. own ideas. Өөрийнхөө одоо санаануудыг хамгаалан босгох хэрэгтэй. God's Тэднийгээ plan. төлөө байх хэрэгтэй. Харин Бурхны төлөвлөгөө When we бол accept it, бид нар тэрийг нь хүлээж авахд say yes to it, тийм ээ гэж it хэлэхэд brings rest. амралтыг өгдөг байх нь шүү дээ бидэнд. Esther went to the king. Эстер хаан л очсон. If I die, I die. За үхүүлж үхий. Then Гэт очдөг. I will rest forever. Тэгээ үхчих юм бол тэгэл мөнгөд амарна л үзье. But if I live, Харин би will амьдрал live. амьдрчин. and God will bring rest to the whole nation. Тэгэхээр бурхан өөрийнхөө үндэстэн тэгэл удирдах даваа There will be явуулна. no murder, Ямар ч аллах болохгүй. no genocide. Ямар ч одоо геноцид The болохгүй. nation of Israel will live. Израилийн үндэстэн амьдрах болно. Amen.
God's plan brings rest. Тэгэхээр бурхны төлөвлөгөө бол амралтыг God's авчирдаг. plan brings safety. Амар тайвныг авчирдаг. Because God said to him, Учир нь бурхан түнд хэлсэн ба. when you die, Чи өвөхөд I will raise your son. би чиний хүүг босгож ирэх болно. So don't even worry for the future. Тэр ирээдүйн талаар ч гэсэн битээ санаа Because зов. I already have a plan for the future. Яа тэр бурханд угаасаа ирээдүйн төлөвлөгөө байгаа. If we have a plan, Хэрвээ биднэрт төлөвлөгөө байвал our plan will die with us. бидний төлөвлөгөө биднэр л төгсдөг. Our career will die with us. Бидний карьер биднэр төгсдөг. If I build a church with my own hands, Хэрвээ би өөрийнхөө гараар сүмийг барих юм бол that church will die with me. тэр сүм надтай хамт төгсөх болно. They might find another pastor to replace me. Тэгээ магадгүй намайг орлох өөр пастор гарч ирэх But ба. the other pastor will follow his own plan. Тэгээд тэр гарч ирсэн пастор нь өөрийнхөө төлөвлөгөөг үргэлжлүүлэл хийгээд явна. My plan will die with me. Миний төлөвлөгөө бол надтай But өгчөж if I байгаа take байхгүй. God's plan, Харин би бурхны төлөвлөгөөг хүлээн God авах юм will бол say to me, бурхан надад ингэж хэлнэ. don't worry, Philip. Филиппе битээ санаа зов. But God, I'm 65, 67. Гэхдээ бурхан би одоо 67 хүрчлээ. Битээ санаа зов. Because I know who your successor will be. Яа тэгэхээр би чиний залгамжлагчийг мэдж байгаа. What I began with you, I will continue with him. Би чамтай хамт эхлүүлсэн зүйлээ тэр залгамжлагчтай хамт үргэлжлүүлэх болно. So rest. Тэгэхээр амар гэсэн маа. Are you with me? Ойлгосноо This тий? is what God said to David. Тэгэхээр Давидд бурхан энийг хэлсэн. Follow my plan. Миний төлөвлөгөөг л дагчих. It will bring you rest. Чамд амралтыг өгнө тэр. And Тэгээд when you die, чи өвөхөд Don't бас worry. ахад санаа зовх хэрэггүй. I have a plan for your son. Хүүд чин зориулсан төлөвлөгөө бас бий. Thank you, God. Бурхан минь баярлалаа. God's plan is awesome. Тэгэхээр бурханы төлөвлөгөө бол ийм л гайхалтай. Amen. Амен. Our plans is like milk. Бидний төлөвлөгөө бол яг сүү шиг. One day is too old. Нэг өдөр л гашилчихна шүү дээ одоо. My wife, she's very sharp. Манай эхнэр бол амар I хурцтай. can drink any milk. You can. I can drink any Би milk. бол ямар ч төрлийн сүү уучна. But she takes the milk. Харин манай эхнэр бол Open сүү it. аваад онгоолгоод үнэрлэн. It's too old for me. Чи нэг ууж болохгүй хаа. Very sharp. Тийм л хурц You know, юм our л. plans expire. Тэгэхээр бидний төлөвлөгөө дуусах өдөртэй God's plan, бурхны no end. төлөвлөгөө тийм юм байхгүй юм да. Төгсгөлгүй. There is no end to the increase of his government. Түүний засаглал өргөсөн тэлхэд төгсгөл Even байхгүй. it starts small. Жижигхэн зүйлээс эхэлж байгаа шүү дээ тэр чинь. David was a shepherd boy. Давид ч хончин хүл байлаа. Jesus was a small baby. Есүс бяцхан хүү байлаа. But years later, Харин хэдэн жилийн it дараа was huge. үнэхээр томорсон шүү дээ та It нар was мэднэ. powerful. Хүчрхэг болсон. It was influential. Үнэхээр нөлөөлж эхэлсэн. Your life can be like Тэгэхээр that. таны амьдрал яг ийм болох боломжтой. If you join God's plan, Хэрэг та түүний төлөвлөгөөнд л орчих юм бол if you have a professional career, put your career in His танд hands. мэрэгчлэрээ албан тушаал ахих одоо бодол байгаа бол тэрийгэ зүгээр орхиод түүнийг Let Him дагчих. lead you in your Тэр career. таныг тэр карьер дотор ч нь Let Him удирдаг. take over. Тэр таныг эзлэгдэх үү? Cross over to this mentality. Тэгэхээр гаталж гарахын тулд танд ийм сэтгэлгээ хэрэгтэй л And He байхгүй. will help you to take over, have influence. Тэгээд тэр танд гаталж гараад хэрхэн эзэлж авахыг зааж өгөх болно. Яг тэр төлөвлөгөө God, бий. God in verse 11, 12 and 13. Тэгэхээр 11, 12, 13 дугаар ишлэл болоо. Pay attention to what He said to him. Түүний хэлж байгаа үгэнд нь бид нар анхаарах He хэрэгтэй said, энэ ишлэл. I will give you Би чамд өгнө гэж I бурхан will хэлж make you байна. Би чамайг бүтээн. and I will raise your son after you. Би чиний дараа хүүгээ чинь төрүүлэн I will гаргана. be in charge. Би бол үнэндээ л төлөвлөгөөгөө Why? өөрөө авч явах болно. Why? Яагаад гэж? Because it's His plan. Яг л энэ чинь өөрийн түүний төлөвлөгөө юм чинь дээ. Because Тийм it's биз His дээ? plan, He will be in charge. Хэрэв түүний төлөвлөгөө юм бол тэр өөрөө төслийн If удирдагч it's your байна. plan, you will be in charge. Хэрэв та өөрийн төлөвлөгөөтэй юм бол та л төлөвлөгөөгөө удирдах хэрэгтэй. God can bless your plan Бурхан таны төлөвлөгөөг өрөөж болно. like He blessed Ishmael. Яг Ишмаилыг өрөөсөн шигэ. But the kingdom did not follow Ishmael. The kingdom followed Isaac, God's own Харин plan. хаанчлал бол Ишмаилыг дагахгүй. Хаанчлал Исаакаа л дагна. So when people say to you, I'm so blessed. Тэгэхээр хүмүүс танд би чухам өрөөгдсөн гэж хэлэхэд Or pastor said to me, my church grows 10 times quicker than your church. эсвэл ямар нэгэн пастор хурж ирээд миний сүм таны сүмээс 10 дахин хурдтайгаар хүний тоогоор I have нэмэгдэж no байна problem гэвэл with that. болж гинөө надад одоо эсэргүүц I don't even want to
find out if it's true or not. Би тэгээд энэ үнэн ярьж байгаа эсхийн ч магадлах шаардлагагүй. I just said to God, whatever happens, Тэгээ би бурхан зүгээр хэлнэ. I Юу want ч your болж plan. ирсэн. Таны төлөвлөгөөг л дагна гэж хэлнэ. amen. Ойлгосноо те? Амен. Even Ishmael had descendants. Ишмаэлд хүртэл үр удам байсан шүү дээ. Kings and queens came out of him. Хаадууд, хаттууд байсан түүнээс But the төрсөн. kingdom did not follow him. The kingdom followed Харин Isaac. Тэнгэрийн хаанчлал бол Ишмаэлийн араас яваагүй, Исаакийн араас явах So, ёстой number байсан. one- Тэгэхээр нэгдүгээр Safety and rest. түүний төлөвлөгөө бол тэр чигээр аюулгүй байдал бөгөөд амралт юм аа. David, I will give you rest. Давид би чамайг амраана, амралт And өгнө. when you die, Чи насаарсан ч I will raise your son. хүүгэж гаргаж ирнэ. I will establish his kingdom. Би түүний хаанчлалыг бат тогтоох болно. So don't worry. Тэгэхээр санаа зовх ямар ч If I live in a шаардлагагүй. tent or Би in a майханд амьдарч байна уу? tower, Би ста тавар Or цамхагт амьдарч байна skyscraper, уу? or in a hotel, or I can operate anywhere. Тэ blue sky даач байна уу? Зочид дуудалтаач байна хамаагүй. God can even work- Би хаанаас ч ажиллана. God can work in your workplace. Таны ажлын газраас ч бурхан ажиллана штэ. God is not only working in church. Бурхан зөвхөн сүмд ажилдаг, сүмийн ажилтан биш. Church will never become God's prison. Бурхан сүм хизээч бурханы шорон болохгүй. God works where He wants. Хүссэн газраасаа тэр If ажиллана. it's a tent, He will be there. Майхан бол зүгээр тэндээс If ажиллана. it's a palace, He will be there. Ордон байвал бас зүгээр ажиллана. If it's an office, He will be there. Офисын газар офисын тасалгаа If you work in a hospital, He will be there. эмнэлэгт байгаа бурхан байгаа бол ажиллаж If it's a таараа. university, He will Их be there. сургууль дотор тэр байлаа гэхэд тэндээс ажиллаж чадна. So receive rest. Тэгэхээр бид нар амралтыг авах нь шүү дээ. Amen. Ойлгож байна уу? Receive rest. Амралт Stand to your feet. бостоо. Stand to your feet. Father, in Jesus' name, Есүс Христийн нэрээр аваа би we ярьж cry байна. out this morning. Өнөө өглөө танд хашгирж байна. Let your kingdom come. Таны хаанчлал ирэх болтугай. Let your kingdom Таны come. хаанчлал ирэх болтугай. Let your plan be done. Таны төлөвлөгөөнүүд хэрэгжих Oh болтугай. God, bring us to an end for our own plans. Бидний өөрсдийн төлөвлөгөөнүүд маань үнэхээр зогсох болтугай. So we can receive your plan. Тэгснээрээ таны төлөвлөгөөг бид хүлээж авах юм. Even it goes slower. Удаан явж исэн ч хамаагүй. Even we have to pay a higher price. Бид нар өндөр үртгэгийг төлсөн ч We will хамаагүй. pay that price. Бид нар угаасаа төлөгч болно. Because you paid the highest price. Яа тэгэл та бүр хамгийн дээд үртгэгийг You gave your төлсөн. own son. Та өөрийн хүүгээ өгсөн. You don't give blessings, you gave your own son. Та зөвхөн ерөөл өгөөгүй. Та бүр хүүгээ өгсөн You шүү didn't дээ. give money, you gave your own son. Та мөнгө өгөөгүй. Та хүүгээ өгсөн. You didn't give a book, you gave your own son. Та ном өгөөгүй. Та хүүгээ өгсөн So шүү Father, дээ. we are willing to pay the price Тийм for the учраас kingdom. бид нар хаанчлалын төлөө ямар ч юм төлөхөд бэлэн байна хүсэж байна. In Jesus' name. Есүсийн нэрээр. So we receive rest this morning. Бид нар өнөө өглөө тэр амралтыг хүлээж авч We байна. receive rest this morning. Өнөө өглөө тэр амралтыг хүлээж авч байна. There will be no end to the increase of His government and of peace. Таны амралт тайвны засаглал өргөсөн тэлхэд ямар ч төгсгөл байхгүй маа. In Jesus' name, let God's peace come upon us. Бидний дээр таны амар тайван ирэх болтгоо гэж Есүсийн нэрээр ярьж байна. Create in us a feeling of safety. Та бидний дотор тэр аюулгүй байдлын мэдрэмжийг бүр барьж байгуулах болтгоо. Би болох болтгоо. Even we might go through turbulent times. Бид нар шуурган дундуур явж исэн чи Give us safety. та бидэнд тэр аюулгүй байдлаа So өгөх болтгоо. everyone here this morning, Өнөө өглөө энд байгаа хүн нэг бүр everyone listening to this teaching, энэ сургаалыг сонсож байгаа хүн нэг oh бүр God, бурхан минь let ээ. us feel safe. Оо та биднийг аюулгүй байдлаа мэдрэхэд туслаач. Even in the valley of the shadow of death. Үхлийн сүүдрийн хүндэд байсан чи Even if we are sick, бид нар өвчтэй байсан we will чи feel safe. бид нар ямар аюулгүй байгаагаа мэдрэх ёстой Because байна. you are mighty God. Яа тэгвэл та тийм хүчрхэг You are бурхан. wonderful Та counselor. үнэхээр тийм сайн You зөвлөгч are an сайхан зөвлөгч. everlasting Father. Та бол мөнх эцэг. And you are the Prince of Peace. Та амар тайвны хунтайч. In Jesus' name, Есүсийн we нэрээр receive peace бид this нар morning. өнөө өглөө тэр амар тайвныг We хүлээж авч receive байна. safety. Аюулгүй байдлыг хүлээж авч байна. Amen. Амен. You may be seated. За сууцгаа. Verse 14. За 14 дугаар эшлэгийг харъя. God said to David, I will be to him a father, Давидэд хэлж байна. Би түүний эцэг болж and he shall be to me a son. тэр миний хөвгүүн болно. When he commits iniquity, Тэр гин бурууг үйлдвэл I will discipline him би түүнийг сахилгажуулна. with the rod of man, Хүний таягаар, with the stripes of the sons of men. хүний хөвгүүний ташуураар But my steadfast love will not depart from him.
Гэвч чиний өмнөөс миний хайр инрэл түүнээс салахгүй. As I took it from Saul whom I put away from before you. Би чиний өмнөөс өгсөн Саулаас би хайр инэрлээ авсны адил гэж байгаа шүү. Okay? За. So when God's plan Тэгэхээр Бурхны төлөвлөгөө takes form in our lives, бидний амьдрал одоо хэлбэрээ олж эхэлж the шүү. first thing which will happen is safety and peace. Үүний хамгийн нэгдүгээр шинж тэмдэг бол аюулгүй байдал ба амралт. Amen? The second thing Хоёр дахь шинж is тэмдэг strength. хүч. Хоёр дахь зүйл хүч чадал, хүч тэнхээ шүү, хүч тэнхээ. God spoke about Solomon, the son of David. Бурхан одоо Давидын хүү болох Соломоны тухай ярьж байгаа. I will be to your son a father, and he shall be to me a son. Тийм, би чиний хүүгийн эцэг болно, тэр миний хүү болно. I will discipline him, Би түүнийг but I will not take my love away from him. засаж хүмүүжүүлнэ. Гэхдээ хайраа хизээж авахгүй. So God said, I will train him. Би түүнийг ямар ч хэсэн дасгалжуулна гэдгээ бол хэлж байна, тийм ээ? Discipline is not to make people suffer. Тэгэхээр сахилга бат гэдэг бол хүмүүсийг улам нялцгай болгохын тулд биш. When we discipline our children, it's not, now I want him to suffer. Софа. Тэгээд явуулчихлаа. Сахилга бат гэдэг бол хин нэгийг зовоохын тулд биш. Бид нар хүүхдүүдэд тарчлахын тулд сахилгажуулдаг. Actually, when we discipline our children, Бид нар хүүхдүүдэд our сахилгажуулахдаа heart is suffering. бидний зүрх ямар их шаналдаг вэ мэдэн штэ та нар. You know what I'm saying? We want to say yes, but we know I have to say no. Тийм бид нар тиймгээ хэлчихсэн гисэн ч гэсэн ингээл бариад үгүй гэдэг үстэй. Our hearts suffer, Зүрх маань бүр шаналж but we гоцордог. discipline them. Гэтэ бид нар тэднийг хүмүүжүүлдэг. Not to make them suffer, but to make them strong. Сахилгажуулахтаа зовоохын тулд биш, улам хүчтэй болоосаа гэж хийдэг. So when God says, I will discipline your son, Тэгэхээр бурхан би чиний хүүхдийг but I сахилгажуулна will гэж not take my хэлэхдээ love from him. түүний өмнөөс би хайраа хизээж зайлуулахгүй It's гэсэн. because the son I love, I will discipline. Яагаад гэвэл би хайрладаг хүүгээ сахилгажуулдаг юмаа гэж хэлсэн ба. You can put in your notes, За та нар бичиж авч болно. Hebrews chapter 12, Еврэ 12 verse 3 to 13. 12-ын 3-аас 13 дугаар ишлэлийг тэмдэглээд авч. The son the father loves, the father will Эцгийн discipline. хайрладаг хүүг эцэг өөрөө сахилгажуулд юм а гэж хэлсэн ба. And in the last verse, verse 13, За тэгээ 13 дугаар ишлэл Еврэгийн speaks about strength, хүч тэнхэг ярьж байгаа. putting strength when things are weak, Сул дорой байгаа юм дээр хүч тэнхэг put оруулж ирэх. healing when there is sickness. Өвдөлт байгаа бол тэн дээр нь эдгэрлийг So оруулж discipline is to ирдэг. heal us. Тэгэхээр сахилгажилт биднийг эрүүлжүүлдэг байх нь, эдгэдэг Discipline байх is нь. to strengthen us, Биднийг хүч тэнхээтэй болгодог байх to нь. train us, to test us. Биднүүсийг шалгадаг, биднүүсийг сургадаг Amen? байх нь So штэ. when God's plan comes, Тэгэхээр бурхны төлөвлөгөө ирэхэд safety and peace will come. аюулгүй байдал хийгээд амралт нь ирнэ. Strength will come Мөн хүч тэнхээ ирэх нь. as God is shaping us, Бурхан биднүүсийг хэлбэржүүлж Training us. байхад, биднийг сургаж байхад, disciplining us. биднийг сахилгажуулж байхад Sometimes we say a wrong word бид нар заримдаа буруу үг хэлдэг. or the right word but with the wrong attitude. Эсвэл буруу хандлагаар зөв үгийг хэлдэг. Then the Spirit will tell us immediately in our Тэнгүү heart. сүнс тэр даруй бидний зүрхэн дотор ярьдаг. Have you tried that? Та нар тийм амсчихсан I tried биз дээ. Тийм над дээр бол You say болж something? байсан. Нэг юм хэллээ. Immediately, you know. Даруй. Oh, that was not Шууд good. мэднэ хүүдээ би буруу юм хийчихлээ. That was not good. Яа энэ нас өндөл. I was too fast. Би дэндүү яарч. Just jumped out of my mouth. Тэгээ миний амнаас яасан ч And I хурдан could not гарав та. pull Тэгээ би it нэг back. гарцсан юм чи буцаагаад оруулалтаа нь штэ. If I could pull it back, I will. Ачтагсан бол би ачих юмснаа гэж. But it's gone. Даачаад байхдаа нэгэнд гарцсан алга Oh, боллоо. yeah. За And нэг you ийм feel bad Тэгээс inside of you. таач энэ дотроо тэгээд That's the Holy Spirit disciplining you. Өөрөөр хэлбэл ариун сүнстэй нэг сахилгажуулж байна. Discipline is not taking a hammer and hit you in the head. Тэгэхээр сахилгажуулна гэдэг нь алах хаваал тархи руу чинь тас буулгана гэсэн үг биш. God disciplines us through His Word and Spirit. Тэр өөрийнхөө үг ба сүнсээр биднийг сахилгажуулдаг. Immediately we knew this is Тэр wrong. даруй л бид нар юм биш болжээ гэдгийг мэддэг. Even if it was right, maybe the attitude was wrong. Чиний хэлсэн үг чинь бүр зөв байсан ч гэсэн хандлага чинь буруу байсныг тэр хэлэх л болно. Ойлгосноо тий? Maybe we say to a person who is already feeling down.
Бид нэр бүр тэр маш гутралд орсон хүнтэй ярихдаа Now we say something strong, which pushes the person even more down. тэр дээдэргүй гутарсан амьтанд бүр гутралд оруулахаар тийм одоо хүчтэй хит хатуу үгийг хэлчлээ. Maybe you should say that later. Тий чи яг энэ гутарсан үед нь биш, жоохон тэнкэрсэн үед нь хэлж олно шүү дээ тэр үгээ. But in that situation, Харин яг тэр тохиолдолд even the right word produce a wrong effect. тэр зөв юм чинь хүртэл нөгөө хүнд буруу одоо нөлөө үзүүл буруугаар нөлөөлөд байгаа байхгүй юу? And then we know, why I should not have said that. Тэгэнгүүт л бид нэр шууд яах гэж би хэлвдээ буруу ээжтэй л гэдэг. I should have realized Би ойлгох хэрэгтэй байсан. that this Мэдэх person хэрэгтэй is байсан. struggling in this time. Тий яг энэ үед бол үнэхээр энэ маань хэцүү байгаа So штэ. it's wrong of me to add more struggle to that person. Тий тэгээд ядаж байхад нь би дээрээс нь улам яд гээл ингээл юм хэлээд Okay. өгчих юм даа гээл. So when the kingdom come, when the plan of the Most High Тэгэхээр хаанчлалтай хамт хамгийн дээд нэгний төлөвлөгөө орж ирнэ. begins to take form, Тэгээд хэлбэрэн олж эхлэн бидний safety and амьдралд rest. аюулгүй байдал ба амралт орж ирнэ. Secondly, strength. Хоёрт нь хүч тэнхээ орж ирнэ. Let's go to verse 17. За 17 дугаар ишлэгийг харъя. 2 дугаар Самуэль дээрээ шүү. Then God continues to talk with him. За бурхан үргэлжлүүлэн ярьсаар байна. Then in verse 17, in accordance with all these words, and in 17. accordance with all this vision, Nathan spoke to David. 17 Натан эдгээр бүх үг болон бүх зүнгийн дагуу Давидэд дамжуулав. So first David spoke. За эхлээд Давид ярьсан. Nathan said, hallelujah, go for it. Дараа нь Натан халелуя болж штэ хийчээч You know, гэсэн. if people say hallelujah, go for it, Хүмүүс танд халелуя болж хий гэвэл та maybe you should not go immediately. тэр даруй битгий явах гэж Maybe you яа. should give it a second thought. Магадгүй та дахиад бодох хэрэгтэй байх. Because Өөр sometimes- бодлыг зөвшөөр. Sometimes people are just nice. Зүгээр заримдаа хүмүүс найрсаг байх гээд ингээ хэлчихдэг Oh, байхгүй I юу? want to do that. Oh, praise Би the Lord, энийг go for хиймээр it. энгүүт өөс эзэн алдар шиг хий гэл. Say thank you, Тэгэхээр чи за but you баярлалаа. continue to think. Гэтэл зүгээр үргэлжлүүлээ жоохон Continue бодчих. to ask God. Бурханаас жаал асуучих. You know, if I said to a pastor, I will plant a new church, any pastor will say, hallelujah, praise the Lord. Би ямар ч пасторт би шин сүм тарина гэж хэлвэл бүгд л амен халелуя гин. Of course, if it's their own city, they will not say hallelujah. Өөрийнх нь хотод болж жоохон дургуул байх л та. But if it's another city, they will say Тэгээ hallelujah. өөр хотод би шин сүм тарина гэвэл магадгүй That's тэр not халелуя God's гэх баха. confirmation. Гэхдээ That's ямар ч байсан. People's niceness. Энэ бол зөвхөн хүмүүсийн найрсаг харьцаа л гэж ойлгочих. We want to be blessers, we want to be Бид нар чинь positive, одоо эерэг байхыг хичээж We байна. want to be Өрөөл optimistic. байхыг хичээж байна. Одоо No. оптимист байхыг хичээж байна. encourage people. Хүмүүсийг ингээл амар Oh, I зоригжуулаад want одоо to study to engineer. Oh, wonderful. би инженер болмоор ингүүт өөстэй ямар гоё 2 months вэ. later, Тэгэл хожимон. I changed my mind. I want to be a doctor. Wonderful. Тэгээд би болцсон штэ. Одоо би эвч болмоор ингүүт ямар гоё юм бэ гэл Then I дахиад. want to be Тэгж байснаар дахиад одоо. a school teacher. Oh, Би praise the 10 Lord. жилийн багш болно гингүүт. Халелуя гэл. Don't go after that. Тэг бити ийм юмны араас Say яваа. thank you. Зүгээр хилчихтэй. За баярлалаа. You are nice to me. Чи их сайн хүн юм аа. Надад их But сайн keep хандлаа. talking to God. Гэтэ түүнтэй ярьсан хэвээрээ бай. Хийх гэж бүү яар. Amen. Ойлгосноо те? Okay. So here, За энэ. so David talked to Nathan. Nathan said, hallelujah, go for it. За Давид хэллээ халелуя явлаа. Then God came and said, no, don't go for Бурхан it. ирлээ болоо бити ингээ гэлээ. Follow my plan. Миний төлөвлөгөөг дагаа гэсэн. Safety rest came. Угаасаа аюулгүй байдал амарт ирнэ. Strength will Хүч come. тэнхээ ирнэ. And Гэт what was the verse here? In accordance with all these words, Nathan spoke. тэгээ Натан сонсон бүх үгээ Давидэд дамжуулж байгаа шүү дээ. The third thing Гурав дахь зүйл is нь clarity. тодорхой байдал. God's plan always bring clarity. Бурхны төлөвлөгөө бидэнд үргэлж тодорхой байдлыг авчирдаг. Nathan spoke Натан ярьсан according to all the words he heard. өөрийнхөө сонсон бүхнийг дамжуулсан. First, he just spoke. Эхлээд бол Натан зүгээр л амаа нэгээл ярьсан шүү дээ. Fantastic, go for it. Уустай ямар гоё юм бэ тэгээч гэсэн. Then God arrested him. Харин бурхан түүнийг шүн дунд баривчлаа. Then he spoke according to everything he heard. Ярихад яг тэр ярьсан юмыг Давид дамжуулсан And байгаа Натан. everything became clear. Тэгээ бүх юм маш тодорхой болсон. Amen. Ойлгож The байна уу? whole plan was there. Бүх л төлөвлөгөөг тэр танилцуулсан. David, don't build me a house. Давид надад бити гэр Number бариа. 2, I will build you a house. Хоёрт нь би чамд харин өргөө Number барина ш. Гуравт нь Your son will build me a house. чиний хүү
надад everything өргөө became байна. clear. Ингэж бүх юм тодорхой болж эхэлж байгаа байхгүй юу? Amen. Ойлгож байна уу? Because if David had built God a house, Хэрвээ Давид бурханд одоо өргөө барьсан бол what if God did not move into the house? тэр өргөнд нь бурхан орохгүй гэж тэгчүүл яах вэ? Then you have the empty house. Тэгэхээр яах вэ? Тэр шат дэмий байшин бариад хоосон. A house for God with no God inside of it. Хоол нь бурханы төлөө барьсан гэтэл дотор нь бурхангүй. That's confusion. Бурханы төлөө барьсан бурхангүй байшин болох нь But шүү. after God spoke, everything was clear. Okay. Ийм төөрөгдөл болох шахтал бурхан маш тодорхой ярьсан бөгөөд бүх юм тодорхой болсон. I will not build a house. За боли байлээ. I will Би барихгүй. but my son will build a house. Харин миний хүү бол барих юм байна. So I will prepare everything for my son to build a house for Тэгэхээр God. би хүү маань тэр өргөөг барихад хэрэгтэй бүхнийг харин бэлтий. Clarity. Ийм л тодорхой болчихж байгаа байхгүй No confusion. Ямар ч самуурал байхгүй. No, who is doing what? Хин одоо юу хийх юм болоо гэх юм байхгүй. God will do that. Бурхан энийг хийх юм My байна. son will do Хүү маань that. энийг хийх юм байна. I will do Харин that. би энийг хийх юм байна. No confusion. Ямар ч төөрөг алга болж байгаа The plan is сте clear. төлөвлөгөө тодорхой. Тэ? Amen. Amen. So when we pray, let your kingdom come, Таны хаанчлал ирээч гэж бид нар залбирахад it will come ирнэ. with peace, with Амар strength, тайвантайгаа with хүч clarity. тэнхээтэйгээ ойлгомжтой байдалтайгаа ирэх болно. Let's continue тодорхой to read and come to an end. За, үргэлжлүүлэн уншаад дуусгая. Verse 19 19 or 18. 18 Then King уншия. David went in and sat before the Lord and said, Who am I, O Lord God, and what is my house that you have brought me thus far? Давид хаан дотогш орон эзний өмнө суугаад эзэн бурхан минь ээ би хэн болоод бас миний гэр юу болоод та намайг энэ хүртэл авчирсан David юм бэ? is so thankful, Давид үнэхээр талархаж байна. so much gratitude. Үнэхээр gratitude гэдэг чинь юу юм бол? Thankful, За thankfulness, grateful. ингээл одоо талархлаар л дүүрэн байж л Oh God, I'm so happy. Бурхан минь ээ ямар I had сайхан a бэ? lot of thoughts, but thank you for interfering. Тийшээ ямар ч олон бодол толгойд нь эргэлдэж байв гэтэл та ингээ ороод ирдэг нь юутай сайхан юм бэ? Thank you for peace in my heart. Миний now. зүрхэнд амар тайвнаа өгсөнд би баярлж байна. Thank you because I don't even have to worry for my son. You will take care of Би бүр him. хүүдээж санаа зовох шаардлагагүй маань та санаа тавих юм байна штэ. Even after I die, you will help him. Би өгсөн ч та үүдмэнд туслах л юм You will байна. make him strong. You will discipline. Та You will түүнийг form him. хүчрхэгжүүлж, та сахилгажуулж, та You will хэлбэрлүүлэх shape юм him. байна. Та хэлбэрт оруулах You юм will train байна. him. Та түүнийг сургах юм байна. Amen. Амен. Thank you for clarity, God. Тодорхой байдлын төлөө би баярлж байна I аав. had good ideas, but I was Хичнээн confused. ч олон сайн санаа байвдаа гэтэл би бүр самуурсан байлаа штэ. I thought I was clear. Би өөрийгөө тодорхой гэж бодож But now, байлаа. after hearing your voice, I must admit I was confused. Харин таны дуу хоолойг сонсоод би төөрцөн байснаа зөвшөөрөх ёстой болсон. I thought I had a good plan. Уул нь би энэ өөрийнхөө төлөвлөгөөг сайн But төлөв гэж after I heard your plan- бодсон. Харин таныхыг сонсдол Oh, I prefer your plan. таних бол хамаагүй дээр юм байна. Amen. You understand that? Ойлгож байна уу тийм ээ? So, За. then he continued, verse 19. За Yes, үргэлжлүүлээд 19. this was a small thing in your eyes, O Lord God. Гэлээч энэ нь таны мэлмид чухал биш байсан. You have spoken also of your servant's house for a great while to come. Учир нь өөрийнхөө боолын гэрийн алс ирээдүйн талаар та айлтлаа. For a great while in the Danish Bible, Манай одоо даан хэл дээр бичигдсэн Библиэлд instead of for a great while to come, энэ агуу ирээдүй гэдгийн оронд it says for the many coming years. маш олон ирэх он жилүүдэд гэсэн үг. Yes. Ирэх он жилүүдэд гэж бичигдсэн байт юм So David орчуулсан. said, Whoa, Тэгэхээр Давид хэлж штэ. Вау. I feel at peace, Би ямар тайвнаар дүүрэн байна. strength will come. Хүчтэнхээ ирэх юм байна. I'm so clear now. Би одоо маш тодорхой боллоо. But all what you have said, Харин таны хэлсэн бүхэн speak about the years to come, ирэх жилүүдийн тухай яриад байгаа юм байна штэ. which means God's plan gives hope, Өөрөөр хэлбэл Бурхны төлөвлөгөө бидэнд найдварыг өгдөг. peace, Амар тайван, strength, хүчтэнхээ, clarity, тодорхой байдал, and hope. найдвар. We have hope in our hearts. Бидний зүрхэнд найдвар байдаг. Amen. Амен. There is hope for Mongolia. Монголын төлөө гэсэн найдвар биш Oh, үү? but so much corruption. Гэхдээ амар ялцарч Next year, штэ. parliament election. Дараа жил чи сонгуультай. 2017, presidential election. 17 онд ерөнхийлөгчийн сонгуультай. Ooh, we are nervous. Яна гэл. There is hope. Нэрвтэл харин найдвар би
If you stick to God's plan, there is hope for the Бурхны nation. төлөвлөгөөтэй зууралдах юм бол үндэстний найдвар гэж би. We in Europe, we are invaded by Muslims. Одоо жишээлбэл Европ бидний амьдарч байгаа Европт тийч бүр Christianity decreases. мусульманчууд бүр үнэхээр одоо эзэлж байна. Христэд итгэх итгэлтэнгүүд бүр багасж байна. Islam increases. Ислам өргөжж штэ тийч. We ask ourselves. I'm sorry. We ask ourselves. Бид нар өөрсдөөсөө асуусан. When will be the first suicide bomber in Copenhagen? Асууж штэ одоо хизээл Копенгагенд одоо бөмбөг дэлбэрэх When болтой. will we have the first person decapitated? Цаацлаа толгойг нь авчдаг шүү дээ лалын шашинтангууд чинь хизээ манайхны хэнийг тэгчих болтоо гэж боддог. It's happening in the Middle East. When will that happen in Europe? Тийм шүү дээ ойрхон орондод болоод байгаа юм бол одоо Европт болж болох нь байна шүү дээ. But if we receive God's plan, Харин та Бурхны төлөвлөгөөг авах юм бол we have hope in our hearts. бидний зүрхэнд найдвар бий болдог. Our children will do well. Бидний хүүхдүүд сайн байх Our болно. grandchildren will do well. Бидний үр ач сайн байх The болно. church is going to do well. Сүм сайн байх болно. Because God is Яагаад more гэвэл powerful than Бурхан Islam. Исламаас хол давуу хүчрхэг. Amen. Амен. God is more powerful than immorality. Ямар ч ялзарлаас, ясуртгонгүй байдлаас агуу You давуу have тэрнэ. no clue what happens in Europe concerning morality, sexual morality. Ялангуяа секси ясуртгоны байдал, ясуртгонгүй байдал Европт юу авчрахыг бид нар мэдчихгүй байна. I will not even tell you. Би бүр танд хэлэхчгүй энэ I will талаар. not tell you what happens Юу болж байгааг ч хэлэхгүй. because it's so shameful. Яагаад гэвэл энэ үнэхээр And ичүүртэй we think, учраас. whoa, our children will go to these Тэгээ бид нар schools. бодсон шүү дээ. Яана хүүхдүүд минь ингээл явна ш Our сургууль руу. grandchildren will be exposed to that Ач influence. зээ маань энэ нөлөө рүү орно шүү дээ. In some of our countries, Зарим нэг улсуудад Европын they have removed the word he and the word she. хийн ши. Yeah. Тэд нар болохоор зэрэг зарим нэг орнуудад хи ши гэсэн үгүүдийг бүр авсан гинэ. And Эхтэй эмхтэй хүний хэлж they have шээ. created one new word which means both. Yeah. Манайх нөгөө им гэдэг штэ. Авч хаяад эрэгтэй эмхтэйг хоёулангийн хэлж болох нэг үг гаргаж ирсэн. Because people can change gender whenever they want. Яагаад гэвэл хүмүүс нөө хүйсээ солиод байгаа учраас юм Or бэ? they can have both. Эсвэл трансгендер болох нь штэ. They can have four Нэг хүн genders. эрэгтэй ба эмхтэй болж болох учраас тэр үг бүр хэрэглэгдэхээ In байж. Canada, there is a school, Канадад нэг сургууль байдаг a гинэ. public school, Улсын сургууль. where it is forbidden for teachers to use the word she and he. Тэр улсын сургуульд багш нь тэр эмэгтэй гэдэг үг эрэгтэй гэдэг үгийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй хуулиар Or өргөсөн. they are fired. Яагаад гэвэл тэд нар бүр халагдана. I can tell you the devil's plan is in full Тэгэхээр- expansion. Диаволын төлөвлөгөө бол эрчтэйгээр явагдаж байна. And you think about your grandchildren, your Тэгээ та өөрөө grand-grandchildren. ирэхгүй л үр хүүхдээ бодно What үедээ will энэ happen to тохиолдолд. them? Иви үр ачт минь юу болох болоо? Hope. Найдвар үедээ There is харин. hope in our hearts. Бидний зүрхэнд найдвар вэ? Because God's plan. Бурхны Such a төлөвлөгөөний powerful plan. улмаас түүний төлөвлөгөө нь үнэхээр So David хүчирхэг knew. учраас For the many years, тийм болохоор Давид мэдчихсэн. God will be in Олон charge. жилийн дараач бурхан төлөвлөгөөгөө удирдсаар байх юм the байна. last one, verse 19. За сүүлийн As зүйл well. 19-р эшлэл. And this is instruction for mankind, O Lord God. Хэлж чинь тийм ээ. Учир нь өөрийнхөө бол have that? But the end of verse 19. 19. This is instruction for mankind. Энэ нь хүний заншил юм гэж Монгол Библиэр хэлсэн боловч энэ нь хүн төрлөختөнд зориулсан зааварчилгаа юм а гэж Англи Библиэр So- хэлээд байна л та. As God spoke, David realized Тэгэхээр бурхан ярихад Давид нэг юмыг ойлгосон байна. this is not limited to me. Энэ надаар ингээд дуусчихгүй юм байна. This is not limited to the nation of Israel. Израилаар ч дуусахгүй юм байна шүү. This is for all mankind. Энд чи бүр хүн төрлөختөнд зориулсан юм байна. Монгол орчуулганд буруу Which юм means биш. in the future, Энэ нь ирээдүйд people will join that. хүмүүс энийг дагах юм байна. People will give their lives to that. Бурхан хүмүүс энд бүр амьдралуудаа Amen. өгөх юм байна гэдгийг харсан Are you байж with me? Давид. Ойлгож байна уу? It means God's plan will have favor. Өөрөөр хэлбэл бурхны төлөвлөгөөнд бүр таалал орших нь. The first believers, the first generation of believers, they had favor with everybody. Анхны итгэгчдийг та нар санаж байна уу? Тэдний дээр таалал байсан. Хүмүүст тэд нар таалагддаг God's байсан. plan was not only for the church in Jerusalem, it was for all Jerusalem. Өөрөөр хэлбэл бурхны төлөвлөгөө бол зөвхөн Иерусалим дахь сүмийн төлөө байгаагүй шүү дээ. Бүх л Иерусалимийн төлөө When they байсан. went to the hospital, when they went to university, when they went to the supermarket, favor was there. Тий, итгэгчид хаанч авсан дэлгүүр хашаа их сургуульд эмнэлэг хаашаач авсан
таалал тэдний дээр байсан. And David Хүмүүс saw таалагдсан. that in the future. Тэгэхээр Давид ирээдүйд ийм юм болох юм байна гэдгийг This харсан. plan will continue for many years. Энэ төлөвлөгөө чинь 40 жилийг хамарсан юм байна. And this instruction will be for all mankind. Тэгэхээр энэ төлөвлөгөө буюу удирдамж чинь бүх хүн төрлөختөнд зориулсан юм Many байна. people will be blessed. Маш олон хүмүүс үүний улмаас Many өрөөгдөх people юм will say байна. yes to God's Маш plan. олон хүн түүний төлөвлөгөөнд тийм ээ гэж хэлэх юм Many байна. people will be saved. Маш олон хүмүүс аврагдах юм Many байна. will join the church. Маш олон хүмүүс сүмд ирэх юм You байна. will have favor. Танд ч гэсэн тэр таалал I өгөгдөн. said you will have Танд favor. тэр таалал өгөгдөнө гэж хэллээ. Some people might dislike you, but many will like your life. Зарим хүмүүст та нар таалагдахгүй ч маш олон хүмүүст таны амьдрал таалагдах They will болно. sense the quality of your life. Таны амьдралын чанарыг тэд нар They will үнэртэх болно, sense мэдрэх болно. God's favor. Бурхны тааллыг мэдрэх болно. They will sense peace and joy and Амар тайван, righteousness. баяр хөөр, зөвхт байдлыг чинь мэдрэх They will болно. sense intensity and stature, maturity. Таны дотроос тэр ирч хүчтэй байдал, тэр төлөвшсөн байдал хийгээд төвшин байгаа гэж They харах will болно, smell мэдэх болно. kingdom garlic Хаанчлалын саримсыг үнэртэх болно. everywhere you go. Хаа явсан газар Whoa, I like it. чинь So strong. амар хүчтэй үнэр I want гарах юм байна that. штэ. Яна би ч гэсэн ийм үнэртэй David болмоор байна. felt that. Давид энийг мэдэрсэн This байна. will become instruction for all mankind. Энэ тэгвэл бүр бүх хүн төрлөختөнд өгөгдөж байгаа одоо зааварчилгаа байх нэ гэж. And he's so right. Тэгээд тэр үнэхээр зөв мэдэрсэн. Because in Jerusalem, Яагаад гэвэл Иерусалимд Christians had favor with everyone. Христэд итгэсэн анхны үеийнхэн үнэхээр хүмүүсийн тааллыг When they олсон. went to Antioch, Тэд нар Антиох руу явдаг штэ санаж a байна. non-Jewish city, Антиох ч харь үндэсний хот. many came to the Lord. Хичнээн олон хүмүүс Христэд итгэвэ, эзэн лүү They had ирвэ. favor again. Яагаад гэвэл тэднэрт таалал байсан Then they went учраас. to Rome. Then they went Дараад нь тэд нар Ром руу to явсан. Greece. Дараад нь Грек руу And they went явцгаасан to итгэвч. Spain. Тэд нар Испани руу явсан. Thomas went to Тагсан. India. Томас бүр Интэг руу явсан And байгаа. still today, there are rest of what he did in India. Тэгэхээр энэ итгэхт өнөөдөр хүртэл Томсын хийсэн ажлын үлдэгдэл байсаар байна. Favor. God will give us favor. Бурхан бидэнд тэр тааллыг өгөх Amen. болно. Амен. If we follow his plan, not our plan, Бид хүний төлөвлөгөө, бидний төлөвлөгөө гэж түүнийхийг дагавал he will give favor. тэр танд тааллыг өгөх болно хүмүүсийн өмнө. That's the plan of the Most За High. энэ л хамгийн дээд нэгний төлөвлөгөө байлаа. Amen. Амен. We have to become the saints of the Most Бид High. нар түүний ариун хүмүүс нь болох But the учиртай. more we become like him, Бид нар түүнтэй адилхан болох the тусам more the plan for the saints will become reality. ариун хүмүүсийн төлөвлөгөө нь улам л бодит болж We'll эхэлнэ. be at peace. We'll feel safe. Бид нар амралтыг мэдрэх болно, бид нар аюулгүй байдлыг God мэдрэх will болно. train us, invest in our lives. Бурхан биднийг сургах болон бидний амьдралд хөрөнгө оруулалт хийх discipline болно. us, Биднийг correct us. сахилгажуулах болон биднийг засах And we'll болно. grow stronger. Тэгээ бид нар маш хүчтэй, улам л хүчрэх Clarity болно. will come. Тодорхой байдал ирэх болно. Hope will come. Найдвар ирэх болно. And favor will come. Тэгээд таалал ирэх болно. David saw that so clear. Тэгэхээр Давид энэ бүхнийг маш тодорхой They харжээ. say, okay. Тэр хэлсэн за. It's okay. Давид I will vote for your plan. би таны төлөвлөгөөний төлөө саналаа өгнө гэд. I had a very nice plan, but I Бол dropped минийх it. гайгүй байсан гэхдээ шал дэмий юм байна уу Because хайч. I want your plan. Харин таныхыг би хүсэж I байна. want peace. Би амар тайвныг хүсэж байна. I want clarity. I want Тодорхой strength. байдал хийгээд хүч Even тэнхээ if you хүсэж байна. discipline me, Та намайг сургаж байсан. even if you ч, discipline my son, та миний хүүг одоо Ой, that will сахилгажуулж produce байсан. strength. Энд чинь хүч тэнхээг төрүүлэх I юм want байна. clarity. I want Би hope. тодорхой байх байдлыг хүсэж байна. I Би want favor. найдвар хийгээд тааллыг авахыг Let's хүсэж stand байна to our гэж хэлсэн feet. байгаа. Босцгоё. Pray together. Хамтдаа залбирая. Can we say amen to God's За, plan? амен гэж хэлэх үү түүний төлөвлөгөөнд. It's not my plan. Энэ бол миний төлөвлөгөө биш It's not Pastor ээ. Baggy's plan. Pastor Silas' Бачааргалын, plan. Сувдагийн төлөвлөгөө биш It's байлаа. not the city church plan. Хотын сүмийн ч төлөвлөгөө It's биш. his Харин plan. түүний төлөвлөгөө юм аа. Everybody who say yes, they will have this. Түүний төлөвлөгөөнд заа гэж хүссэн хүн болгон дээр хэрэгжих Every боломжтой. church who say yes to this, they will Ямар have ч this. сүм таны төлөвлөгөөнд нэгдэл гэж хэлж байгаа бол тэнд байх болно. It's not only for the city church, it's Энэ for зөвхөн хотын everybody. сүмд зориулаагүй шүү дээ. Whoever takes this, they will have it. Хүн болгонд хүлээж авах сүм бүрт So, зориулагдсан юм аа. our Father who art in heaven, Тэнгэрт байгаа бидний эцэг минь ээ. hallowed be your name. Таны нэр ариунаар дуурсагдаг. Let your kingdom come. Таны хаанчлал ирэх болтугай. Let your will be done Таны хүсэл on earth
тэнгэр чигээ as it is газар in дээр heaven. биелээ олох болтугай. Let the plan of the Most High happen on earth. Дээд нэгний төлөвлөгөө газар дэлхий дээр Let the явагдах saints of the болтугай. Most High Хамгийн дээд нэгний ариун хүмүүс rise on earth газар дэлхий дээр босож гарч иргээ. with joy and righteousness and Зүвт peace. байдал амар тайван хийгээд баяр хөөртэйгээр гарч ирэх Train them, болтугай. shape them. Та тэднийг сургаж Give хэлбэржүүлж us today our daily bread. бидэнд өдөр тутмын манд талахыг Give өгөөч. us your word. Таны үг бидэнд өдөр Every болгон single day. өгдөг. Өдөр бүр When we are at home, бид нар гэртээ байсан when we are at work, ажиллаж байсан ч when we study, сурж байсан when we are on holiday, амарч байсан when we are alone, бид нар ганцаараа байсан when we are together as a family. хамтдаа гэр бүл мэт цугсан Give us байсан our daily bread. өдөр бүрийн талхыг та Give us your өгөөч thoughts. өөрийнхөө бодлуудыг Give us өгөөч insight. ухаарлыг бидэнд Give us өгөөч understanding. ойлголтыг өгөөч Give us revelation. илчлэлтүүдийг өгөөч Show yourself to us өөрийгөө бидэнд харуулаач because you are wonderful. яа тэгэл та You are a гайхамшигтай wonderful counselor. та гайхамшигтай зөвлөгч You are mighty та God, агуу хүчтэй бурхан everlasting Father, мөнхийн эцэг Prince of Peace. амар тайвны хунтайж Let your government increase in our lives. бидний амьдрал дээр таны засаглал тэлэх Let your болтугай. government increase in the city church. Хотын сүм дотор таны засаглал өргөссөн тэлэх Let your болтугай. government increase in the leadership. Удирдлагын баг дотор өргөсөх болтугай тэлэх Let your болтугай. government increase in every church member's life. Энэ сүмийн хүн нэг бүрийн амьдрал дээр таны засаглал тэлэх In болтугай. every home, every family. Гэр бүл дотор, гэр бүл болгон дотор хийгдэг In the болтугай. wonderful name of Jesus. Би Есүс Христийн гайхалтай нэр дээр ярьж байна. Let us forgive one another as you have forgiven us. Та биднийг уучлсан шиг бид ч мөн бусдыгаа So we уучлсан. keep our relationships together. Тэгснээрээ бид нар strong. харилцаагаа хүчтэй хിവэр нь So хадгалах юм аа. nothing comes between us. Тэгснээрээ юу ч хинч бидний дундуур орж ирэхгүй. Because what comes between us will decrease the government. Яагаад гэвэл бидний дунд орж ирэх зүйл болгон хаанчлалыг улам хорогдуулна. In Jesus' name we pray. Есүсийн нэрээр бид нар Thank you, залбирч Father. байна. Баярлалаа аваа. Amen. Баярлалаа. Амен. Just half a minute, say yes to his plan. За тэгээ түүний төлөвлөгөөнд тиймээ гэж хэлцгээе. Speak to him very Түүнлүү short, ярьцгаая. very clear. Say yes to him. Түүний төлөвлөгөөнд Yes, тиймээ гэж Father. хэлээрэй. Тиймээ аваа. I lay down my life for your Тиймээ plan. аваа. Таны төлөвлөгөөний өмнө I бүхэл give you my career. дуусгаж байна. Би өөрийнхөө бүхэл I хүслүүдийг give you my дуусгаж байна. education. Өөрийнхөө бүхэл төлөвлөсөн I give you my болгоныг хажууд diplomas. хийж байна. Би өөрийнхөө дипломыг хажууд I give you my тавьж байна. talents, my Би skills. өөрийнхөө авьяас чадварыг ч гэсэн I give you үнэхээр my husband, хажууд my тавьж wife, байна. Би эхнэрээ, My нөхрөө, children, өөр хүүхдүүдээ ч my гэсэндээ grandchildren, өөрийнхөө үр my ач зээг, apartments. өөрийнхөө орон гэрийг, I give байрыг, you my car. өөрийнхөө бүр машиныг I give өгдөг. you everything. Бүх зүйлээ өгж байна. Use it Та зүгээр ашигла. to advance your plan. Таны төлөвлөгөө тэлэхэд We ашигла. give you this church as well. Энэ сүмийг танд өгч байна. Use this church. Та ашиглаач. I give you Pastor Baggy this morning. Пастор Бачаргалыг I танд give you өгч Pastor байна. Suvda this morning. Сувдаг өгч байна өнөө I өглөө. give you the leadership team this morning. Удирдлагын багийг тэр чигт нь өгч Use байна. them. Иш ашиглаач I та. give you every member in the church. Энэ сүмийн хүн нэг бүрийг танд I өгч give you байна. from the youngest to the oldest. Хамгийн залуугаас нь хамгийн настай нь Use them. өгч байна. Та хэрэглээч. Speak to them. Яриач Train them. тэлхүүлээ. Сургаач. Shape them. Хэлбэржүүлээч. Let your government increase. Тэгээ таны засаглал өргөсөх Give them болтугай. peace. Тэдэнд амар тайвнаа Give them өгөөч. strength. Та тэдэнд хүч Give тэнхэг them өгөөч. clarity. Та тодорхой Give them байдлыг hope. өгөөч. Найдвар And give them favor таалан өгөөч. in the face of all people. Бүх хүмүүсийн өмнө In Jesus' name we pray. Есүсийн нэрээр бид нар ярьж байна. Amen. Амен. Amen. Амен. Thank you. Бид нар нөгөө биод саяхан сургалт хийсэн те. Тэгээд одоо бүх юм ингээ сайхан задлаад одоо ингээ хэлээд өгчлөө. Тэгэхээр энэ бол яхахгүй аа байлаа. Тэгээд бид нар одоо яах вэ хэдүүлээ. Одоо тэгэл амьдрын шүү дээ, тэ. Одоо тэгэл энэ өдрүүдэд өгсөн энэ бүхнийг нь бид нар тэ одоо цоорхоо халаасаараа савируулаад алдчихгүй заа юу. Одоо ингээл одоо ямар юу биднийг хүлээгээд байна. Одоо сүултээ чир тарих толгойч ойлгох юм байна. Тэгтээ зүгээр ойлгох албагүй бид нар өдөр болгон тэр бидэнд ойлгуулаа л байна. Тэ бид нар аягүй сайн байх болно. Амен. За тэгээ талархаа мартав.
гар бариарай, баярлалаа. За тий болоо.